байцгаана уу? Гэрэм подкастын зурагт намын иргэн тойронд гээд гоё орчлонтойгоо хийдэг. Бидний подкаст иргэн ирлээ. Ирлээ тийм ээ. Тийм 6 сарын дараа хамгийн сүүлд 3 сард оруулсан. Тэрнээс хойш юу тохиолдсон адал явдал бүх юмудаа хуваалцахаар бит хоёр маань хүрээд ирлээ. За энэ сарын 6 сарын хугацаанд зөндөө зүйл болж амьдралж ингээд нэгэн хэвийн юм шиг өнгөрч байгаа юм шиг хэрнээ эргээ бодохоор бүр амар олон зүйл тохиолдсон байд юм байна ер нь. Яг ингээд нэг юм монотон л яваад байгаа юм шиг санагдаад байдаг ч юу. Тэгэхэд ингээд эргээд эргүүлээд харахаар зөндөө зүйл тохиолдсон байна. Тэгээд бид хоёрын хувьд ч их ялгаагүй энэ хугацаанд зөндөө зүйл тохиолдсон. Одоо тэрийгээ ярихаар иргэн ирлээ. Тийм бүгдэнтэй эргээд уулзч байгаа баяртай байна. Тэгээд одоо нэг 2 дугаар улирал гэх юм уу те. Тийм шүү дээ. Тийм одоо эхлээд 100-ны 5-6 сар гэд баг дуусах. Сар болгоныг дугаар хийгэж удаад байгаа. Тэгээд тэрэндээ гоё зурагт ном бүтээдэг, бүтээлч хүмүүс, зохиолчд ч юм уу те хүүхдийн номын зохиолч. Тэгээ зураачд бас паблишер буюу хэвлэн нийтлэгчдийн төлөөллөөс бас урьж оролцуулсан тийм гоё зочинтой олон дугаар хийхийг хичээх болно. Тийм энэ удаагийн дугаараас бас бид хэд маань дүрстэй болж байгаа. Харин тэгэхээр нөгөө янз бүрийн гоё номнуудаа уншиж байгаа ном энэ бас хуваалцвал гоё хүмүүст яг аль номыг яриад байгааг нь хэлж өгөхөд гоё байх гэж бодож байна. харин Тэгээд хоёлаа сонио ачнаасаа эхлэе. 3 сараас хойш юу болвоо? юу болов? Тийм. За 3 сард хамгийн сүүлд манай ном чийж их гоё олон мэдээлэл өгсөн sensitive play, sensory play-ийн талаар ярилцсан гоё дугаар болсон. Тэр дугаарын дараанаас 3 сар 3 сард бол миний хувьд чинь 3 сар энэ жил бол үнэхээр амар жил ээ нөө. 3 сард бол миний баг хамгийн ачаал ихтэй жил байсан. Биш сар байсан. 2 утлаа ярьж байна. Хамгийн ачаал ихтэйгээс 2 дахь нь юм. Дээрээсээ 2 дахь нь. Тэг яг тэр үед чинь нөгөө шинэ 3 ном зурх ажилд авцсан. Тэг тэднийг бүгдийг гараасаа гаргасны дараа тархламуудаад ханаа түрээд тэгээ хүүхдтэйгээ хамт имлэг дэвцэн. Тэгээ 3 сар бол яг битүү имлэг домлог гэд өнгөрсөн санагдаж байна. Тэгээ 3 сараас хойшоо бол зурагт номтой холбоотой маш олон гоё үйл ажиллагаанууд болсон. Тэгээ 4 сарын 2-нд дэлхийн хүүхдийн номын өдөр байдаг. Тэр номын өдрийг тохиолдуулаад бас манай хүүгийн төрсөн өдөр. Тэгээ яг тэр өдрийг тохиолдуулаад жил болгон гоё зурагт номтой холбоотой хүүхдүүдэд ойр. Тэгээ энэ нөгөө зурагт номын нарийн ширийн хэвлэн нийтлэх бүх бүтээлч ажилд оролцдог талуудыг ураад нэг юм гоё арга хэмжээ хийвэл гоё юм байна да гэд нэлийн удаан бодож явж байгаа. Тэгээ яг энэ жилдээ чадах болоо байх болоо гэсээр агаал нэг юм ардан гарсан номтой хүүхэд гээд арга хэмжээ болсон. Тэр маань 4 сарын 2-нд яг боломжгүй болоод 4 сарын 13-нд хийгдчихсэн. Номтой хүүхэд гээд тэрэн дээр маань одоо нөгөө номын хэвлэн нийтлэгч паблишерууд буюу одоо нөгөө номын агуулгыг нь бэлддэг хүмүүс доторхыг нь ингээд үг үсэг одоо юу гэдэг ямар зохиол бичвэртэй байхыг нь зураачтай холбогдох ч юм уу ийм зурагтай ийм ном гарна гэдгийг шийдээд явдаг хэвлэн нийтлэгч болон нөгөө ном бүтээгч яг нөгөө бүтээлч хүмүүс буюу зохиолч, зураач, редакторууд бүгд ингээд оролцсон юм гоё арга хэмжээ бай гэж яг төсөөлж байсан шиг хөрхэн цомхон тэгээд өнгөрсөн. Тэгээ нөгөө тэрэн дээр бас давхар хүүхдийн номтой холбоотой янз бүрийн үйл ажиллагаа эрхэлдэг газруудыг бас байлгая гэж оролцуулъя гэж бодоод нөгөө юу оролцсон ном түрээсийн үйлчлэгээнүүд, сургалтын төвүүд, тэгээд нөгөө Монголд гоё зурагт номууд оруулж ирж зардаг англи номын дэлгүүрүүд манайд чи бас айгүй олон болсон байна шүү дээ. Тэгээд тэр дэлгүүрүүдийг бүх нөгөө юм агуулга бэлддэг газруудтай хамт ингээд шоукейс буюу олонд дэлгээд тийм нэг юм хүүхдийн юу лээ Улаанбаатар хотын нийтийн номын санд хийсэн. Одоо манайхаар Бацаг доржийн номын санд. Тэгээд тэр нөгөө байгууллага бас биднийг айгүй гоё дэмжиж орон зайгаа түрээслүүлж
үн төлбөргүй түрээслүүлж ингэж дэмжиж ажилласан тэр бол бас их гой баярлууштай үйл явдал байна. 6 сарын дараа ирж байгаа ч гэсэн тий бас баярлаа гэж хэлмээр санагдсан. Тэгээд янз бүрийн тийм хүүхдтэй холбоотой арга хэмжээ хийхээр бол бас тэр газартай холбогдоод ингээд дэмжлэг хүсэж бас болох байх. Тэгээд тэрүүгээр бас яг нөгөө номын баяраар гэх юм уу номтой холбоотой юм арга хэмжээнүүдэд байгаасаа гэж боддог нэг юм хийхийг хүссэн нь одоо нэг яг нэг юм гоё сэдвүүдээр хилцүүлэг өрнүүлээд тэгээд тэрийг яг юун асуудал нь хаана байна гэдгийг олон хүмүүс дундаас ингээд мэдэрч авбал их зүгээр санагдсан болохоор нэг тиймэрхүү юм хийх гэж бас оролцсон. Зохиолч, зураач нар маань хөрхөн гоё спичүүд буюу нэг сэдв дагнсан тэг нэг юм сэдвэр яриа хийгээд тэгээд хамгийн сүүлд хилцүүлэг хийж өндөрсөн байгаа. Тийм нэг арга хэмжээ олсон манай орчлон бас оролцсон шүү дээ. Сэтгэл ямар байна? Үгүй айгу гоё шүү дээ. Тэгээд ийм цомхон хэрнээ яг нөгөө тэр сэдвэр тэр зурагт номыг сонирч байгаа хүмүүсийг ингээд нэг дор цуглуулна гэдэг чинь амар хөөрхөн Монгол анхудаа зохион байгуулсан. Манай Миш. Тэгээд ертөө зочд нь бас айгу гоё зочд байсан. Тэгээ би нэр өнгөрсөн шөнө нөгөө хүүхдийн намын зохиолч Сундуугаг зүудэлсэн. Ямар гоё. Бэлгшээлтэй. Айгуу гоё байсан. Тэр хүмүүсээс юу үг сонсно гэдэг чинь айгуу гоё штэ. Тэгээ тэн дээрсэн зочид маш их таалагдсан. Уран бүтээлчтэйгээ бас танилцж авсан. Тэгээд айгуу гоё зүйлээс сонссон. Тэгээ дараа жилээс угаасаа манай Миш чи улам нөгөө өргөн дэлгэр болгоод бүр гоё зохион байгуулсан. Тэр нөгөө нэг бас нэг гоё нөгөө би нэг юм гоё болсон юм шиг санагдсан юм нөгөө зураач нарын зургаас үзлэн тавьсан. Тэгээд тэрийг дараа жил илүү гоё ийм олон зураач нар олон мэдэгдэхгүй байгаа Монгол зураач уран бүтээлчдийг гаргаж ирвэл гоё юм байна гэж бодсон. Тэр бол яг төлөөлөх нэг зургуудыг нь л тавьсан 11 12 3 зураач байсан. Тэгээд тэндээс бас нөгөө зохиолч нар маань зураач хайдаг. Тэгээд бас энэ гоё юм байна да моны санааг илэрхийлж чадах хүн байна гэж бас олох тийм юу одоо нөгөө соёл гэх юм уу тэр нь тэндээс эхлүүл гоё доо гэж бодсон. Тэгээ дараа жил тэгээд ямар ч гэсэн номтой хүүхэд маань бол дараа жил зохиогдно. Тийм яаж игээд зохиогдно гэж би бодож байна. Тэгээ дээр нэмэт хэлэхэд би бас Мишигээ маш их хүндэлдэг. Тэгээд нөгөө яг энэ зурагт ном гэдэг энэ соёл гэдэг юм уу те энэ зүйлийг яг бүр тасралтгүйгээр ингэж хөгжүүлж байгаа хүн юм шиг санагддаг. Бүр нэр ингэсэн шүү. Баярлаа. Тийм. Хичээнэ. Ингээл бас нэг хийж болоод энэ төр байх бол ерөөсөө биш те. Ингээ байнгын тогтмол ямар нэг байдлаар зурагт номтой холбогдсон тийм хөөрхөн арга хэмжээнүүдэд оролцдог, зохион байгуулж хийдэг. Тэр зүйлүүд нь талархаж явдсан шүү. Баярлаа. Тэгээ дараа жил бас айгүй гоё арга хэмжээ хий гэж бодож байна. Тэгээ эртнээс номтой хүүхдийг бол маш богино хугацаанд төлөөлж хийсэн. Тэгээ нөгөө яг юу нь хаана болохыг би өөрөө ч гэсэн мэдэхгүйсэн болохоор хүмүүстэй сайн гэж хамтарч ажиллаж чадаагүй энэ өнгөрсөн удаад. Тэгэхээр яг дараа жил бол илүү олон гоё хүмүүстэй бүр эртнээс ингээд одоо нөгөө офер гэх юм уу те санал пропозал тавиад ийм юм болох гэж байгаа шүү гэд гоё олон нийтдээ мэдээлэлд яваад эхлэнэ гэж бодож байна. Тэгээ номтой хүүхэд тийм арга хэмжээ болоод өнгөрсөө. Тийм. Дараа жил өргөн дэлгэр болоод илүү олон ээжүүдийг, хүүхдүүдийг, эцэг эхчүүдийг бас хэвлэл нийтлэгчдийг те олон уран бүтээлчдийг улам гоё цөглүүлж. Харин тийм яг одоо энэ нөгөө нэг олон улсад буюу дэлхийд бол Болония Book Fair гэж болдог. Тэр Шанхай Book Fair гэж бас болдог. Ийм яг хүүхдийн номонд зориулсан хамгийн том хоёрыг нь дурдах юм бол энэ хоёр Болония Book Fair, Шанхай Book Fair гэд тэгээ бусад өөр ийм нөгөө дундад Азийн эсвэл жижиг ийм хэсгүүдэд Asia Pacific гэдэг ийм өөр бүлэг ийм нөгөө орон район гэдэг чинь нөгөө ийм хэсэг газруудад ингэж бас тийм фестивалууд агих болт юм билэ. Тэг яг энэ тэр фестивалийн соёлыг л Монголдо хийх гэж үзэх гэж үзсэн. Тэгээ яг тэр нөгөө хилцүүлгийг бол бүр сэдв нь бол айгүй их ярих зүйл байгаа юм шиг санагдсан. Тэгээд ганцхан өдрийн дотор энийг хийх нь угаасаа бүтэхгүй юм билээ. Ягаад гадны орн жишээ нь 5 өдөр, 3 өдөр болоод идэх нь ойлгомжтой. 3 өдөр битүү ингээд гүйлгээд барагдахгүй олон арга хэмжээ сэдв хилцүүлгүүд болд юм билээ.
яг тэр соёл бас Монголд хэрэгжиж байгаасаа энэ тухай айгүй олон нөгөө том хэвлэл нийтлэгчдийн төлөөллүүд яриад тийм сэдв том хүрээнд бас ингэж авч ярих хэрэгтэй байна л гэж бодоод байгаа. Төдий тусмаа манай нөгөө зурагт номыг сонирхох хүүхдүүд, залуучуудын тоо ихсэх байх. Тийм зохиолч нар маань ч гэсэн нөгөө масс маань ч гэсэн хүүхдийн ном бол ном юм байна гэдгийг ойлгох байх гэж бодож байна. Тийм. За намтай хүүхдийн хувьд бол ийм байна. Тийм. Тэгээд 4 сарын 13-нд болсон. 4 сарын 20-нд бас нэг гоё арга хэмжээ болсон тий. Тийштэй нэрээ. Үлгэрч үнэгхэн гээд зурагт номын уралдааны юу гэдэг юм бэ? Арга хэмжээ. Тий. Award арга хэмжээ болсон тий. Тэр нь 2 жил нэг удаа зохиогдож байгаа юм билээ. Азийн сангаас хэрэгжүүлж байгаа ийм одоо нөгөө бүтээлч, залуу бүтээлч тийм зохиолч зураачдыг дэмжих ийм зорилготой гоё наадам гэх юм уу тийм наадам зохиосон бэлээ 2 сараас 3 сарын хооронд бүтээлүүдээ шалгаар авсан билүү бүртгэж тий. Тэгээд тэр үед нь бүртгүүлсэн бүтээлүүд дотроос мэрэгжлийн баг шүүгээд тэгээд шилдгийн 5 шилдэг номыг шалгаруулсан. Ном штэ тий. 5 шилдэг зурагт номыг шалгаруулсан. Тэгээд эндээс надаа нэг номинацид зүгээр нэр дэвшсэн нэг ном би олж авсан шүү дээ. Хэвлэгдээгүй ном гэдэгт нэр дэвшсэн байсан. Тийм билүү? Алимны үр гэд. Тэгээд хэвлэгдээгүй байж байгаа саяхан хэвлэгдсэн юм шиг байлээ. Энэ бас айгүй гоё юм байсан. Их туяа гэж зохиолч юм. Түр мөнх зураач зурсан юм ном байгаа. Саяхан хэвлэгдсэн юм байна шүү дээ. Тийм байсан. Номын баяраар олж авч болох байхаа. Дугуй номын баяр бол тий. 10,000 гэжсэн санагдчих байна. Зохиолч нь өөрөө асарт гарч асан баха. Би яг зохиолч байсан юм. Ийм ном. Нэр дэвшижсэн. Тэгээд за миний санаж байгаагаар шилдэг зохиол, шилдэг зураг, шилдэг анхны ном. Тэгээд шилдэг хэвлэгдээгүй ном, тэгээд шилдэг зурагт ном гэдэг 5 төрөлтэй. Шилдэг зохиол нь цэцэрлэгт юу болдог вэ хавсан тий. Инх жаргалагч маань угаасаа мундаг л та. Тэгээд цэцэрлэгт юу болдоггүй. Шилдэг зураг болохоор Эмээ Битүүрийн бяцхан тий. Авсан Ямдорч гээд мундаг зураач байгаа. Бүгд одоо зурагт ном, Монгол зурагт ном, монголчууд зурагт номтой танилцахтаа тэр Ямдорч гээд зураачийнхаа зургаар ер нь эхэлдэг баха. Бүр сэтгэл татам үнэхээр гой зургнууд байдаг тий. Заамбаа хортон тийм Эмээ Битүүрийн түүх, домог өөрчий хэдүүлээ. Тэгээ хүүхдийн зурагт номоор тогтохгүй одоо маш олон хавцсны зураг бүр шинэ уур амьсгал оруулж ирсэн гэж байгаа юм шүү. Маш өөр хардаг тий. Их онцлог юм өөрийн гэсэн ертөнцтэй тий олон нийтэд төдийлөн гардаггүй. Тий тэр нь өөрийнх нь бас юм ертөнцийг илүү бас юм өвөрмөц болгодог баха. Тэгэл өөрөө өсөө тийм юм сонирхолтой биш юм шиг үлээ. Тэгээд маш гоё юм өвөрмөц ертөнцтэй зураач байдаг. Тэр зураачийн ном нь шилдэг зураг авсан тагта паблишингаас гарсан. Эмээ Битүүрийн бяцхан ном. Тийм. Тэгээд шилдэг анхны зурагт ном гэдгээр болохоор авраг том бүдүүш зураг байсан баха. Тийм уран жаргал гээд зохиолчийн бас яруу найрагч шүлэг бичдэг гэж би санаж байна. Тэгээ гант тулга ахын зурсан жангараас гаргасан ном байгаа. Авраг том бүдүүш зураг гээд зургийг гаргачих энд. Гэхдээ тийм тэгээд тэр маань анхны зурагт ном шагналыг авсан бас их гоё ном штэ. Нөгөө мэрэгжил болгон гоё гэдгийг ингээд нөгөө усны хоолой засдаг инженер аавтай. Инженер аавын түүхээ. Тийм айгүй хөрхөн ингийн гоё бичиглэн ч гэсэн айгүй гоё түүх. Тэр бол шилдэг анхны номоор шалгарсан. Шилдэг хэвлэгдээгүй ном чинь хэвлэгдээгүй ном дээр гантлаг ах юм бас ном тий. Ган тулга зураачийн өөрийнх нь зохиож зурсан эртний чулуун зэвсгийн үе тийм. Чулуун зэвсгийн үе гэдэг айгүй гоё. Хайлтын ном шүү тийм. Үггүй тэгээд тэндээс нөгөө ойлгомжтой зурган дээр нь бүх үйл явдлыг гардаг. Тэгээд олон жижиг харин тэр ном хурдан гараасай уул нь энэ намар гарна гэж сонссон. Гэхдээ яг гаргаж амжих нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр номыг хүлээж байгаа шүү.
гантулга хаа. За подкастыг сонсд юм билээ. Тийм сонсож байгаа ч бид шүү. Тэгж үгт. За тэгээд тэр чулуун зэвсгийн үегээд ном авсан. Тэгээд шилдэг зурагт номоор Бади юу хийж яваа бол гэд манай инх оюун зураач зохиолч маань нохооны тухай бүрхэн түүх авсан. Тэгээд шагналын одоо шагналын харууллаараа бүр амар хөөрхөн. Тийм. Үнэхээр гоё. Тэгээд маш их баяртай байна. Энэ гоё номыг эрхэлж гаргасан да. Тэгэлгүй ах уу. Гэрэнгээс эрхлэн гаргасан ном шүү дээ. Тэгээд нөгөө ийм awards одоо бас анх удаа зохион байгуулагдсан. Бас үнэхээр гоё исэн. Тэр нь бас урагдаад очсон. Тэгээд тэр арга хэмжээний уур амьсгал тэгэд амар тийм догтлолтой. Бүх номон дээр бүх зураач, бүх зохиолчдыг шагнал авч яасан. Ингээд догтлоод хүлээд юм билээ. Тэг ингээд нөлөөс үсэлэг нэлцээ. Бүр энэхээр гоё awards болт юм билээ. Тэг анх удаа зохион байгуулсан. Бас 2 жил тутамд нэг удаа тий. Тэгэхээр нөгөө одоо уран бүтээлчийг бас урамшуулж ийм урам зориг өгнө гэсэн үг шүү дээ тэр чинь. Бүр аюу гой санагдсан. Тэгээд би өөрөө зохиол бичих сонирхолтой хүний хувьд ч гэсэндээ ингээд энд одоо нэг өдөр бүтээлээ сойно гэдэг тийм амар том урам зориг авч байгаа байхгүй. Тэгэхээр гоё арга хэмжээ болсон. Азийн сангийнхандаа бас маш их баярлалаа гэж байна. Баярлалаа. Гоё арга хэмжээ болсон. Тэгээ энэ бас нөгөө олон нийтийг ч гэсэн зурагт ном руу анхаарлыг нь хандуулах. Тэгээ энд бас ингээд гоё хөтөлмөрөө үнэлүүлэх боломж байгаа шүү гэдэг ийм бас мессежийг олон түмэнд хүргэсэн баха. Тийм. Гэр гоё арга хэмжээ болсон шүү. Тийм. Дараагийн 2 жилийн дараа гэхэд бас ямар гоё номнууд байгаа бол гэж бодох юм байна. Аюу нэмэгдсэн байх гэж бодож байна. Тэнд өрсөлдөх номын тавар аюу нэмэгдэх байна. 2 жилийн дараа гэжсэн. Тэгээ нөгөө Азийн сангаас ч бас нөгөө нэг Children's Fellowship хөтөлбөр гэдээ бас болдог шүү дээ. Хүүхдийн номын Fellowship хөтөлбөр гэдээ тэр нь бас 2 жилийн удаа гэж ярьж байсан. Энэ хавар болох ёстой бол болно. Харин тийм. Тэрэнд бас олон хүн хэрвээ зохиогдвол бид нараас өмнө нь мэдэгдээд тий ийм гоё хөтөлбөр бүртгүүлээрэ гэд бас мэдээллийг хүргэнэ. Харин тийм. Би бас тухайн үед яг болсныхын дараа мэдсэн билээ. Бүгд болоод дуусныхын дараа мэдсэн. Тэгээд тэр үед just дөнгөж яг ингээ охиндоо ном танилцуулаад яг зурагт номтой бүр илүү ойрхон болж исэн үе ихгүй. Тэгээд нөгөө аврах том ортой Шангрилад болдог болсон. Яг тэр арга хэмжээнд дээр нацсан чинь ийм fellowship болсон юм бэ, болд юм байна гэдгийг мэдээд. Тэгээд аач өнгөрсөн байсан л та. Тийм болохоор бас тийм боломжийг бас бусад хүмүүст олгохын тулд бид хэд бас мэдээлэл тухай хүргэнэ. Харин тэрэнд бас болж өгвөл заавал орох хэрэгтэй. Гадны зохиолч зураач нараас нөө хав гой юм сонсож чихээ нээж болдог. Айгу гоё болох ба. Тийм. Тэгээд тэр талаар нөгөө зохиолч даваас өрөнгө орсон дугаар дээр бас дэлгэрэнгүй ярьсан шүү дээ. Дуршлагаас дэлгэрэнгүй ярьсан байгаа бас. Энд гарах чи яа. Тийм. Тэгээд саяны тэр нөгөө шилдэг ном шалгаруулах наадмын шүүгч нарын бүрэлдэхүүн надаас амар гоё санагдсан. Тэр шүүгч нар дотор нь зураач төр мөнх бас нэг Японоос бас Японд зурагт ном тойрвдаг ах эгч хоёр байсан. Тэр нөгөө нэг манад монголоор хэвлэгдсэн хурдан шаргын үлгэр тэгээд нөгөө худалдаж авсан зүуд гэдэг ном хоёулаа хэвлэгдсэн байгаа. Тиймд байх ёстой би харуулнаа. Яг тэр хоёр хүн бол маш мундаг хүмүүс байдаг. Би хоёрын хувь тохиолдолд харуул тэр хүмүүсийг урьж оролцуулна. Тийм, энэ амар гоё зурдаг. Болормаа гэж зураач. Зохиол нь болохоор Ганбаатар гэд зохиолч байдаг. Тэгээд гүтээ хос тийм гэр бүлийн хоёр гэрэлэр монгол үчгээр гэр бүлийн хоёр хаа. Юу лээ? Андуурсан байж магадгүй шүү уучлаарай. Тэгээд Кирилл монгол бичгээр бол гарсан. Энэ ном нь Гарунагаас гарсан. Өөрөөсөө болохоор бусад дийлэнх бүтээлүүдээ японоор хэвлэдэг. Японд их алдартай. Тийм. Тэгэхээр хоёлаа нэг дугаар дээр бүр онцлж тий бүтээлүүдийг нь одоо Монголдо төдийгүй Японд бүтээлээ туурва тэрүүгээр амар алдарч байгаа. Алдаршсан тийм уран бүтээлүүд олон жил. Тийм олон жил ажиллаж байгаа тий. Тэгэхээр гоё зурагтай. Одоо Монголд гарсан энэ хоёр номыг нь ялангуяа аваад үзчих хэрэгтэй. Надаа нэг хоёр гадаад хэл дээрх ном байдаг. За. Энэ My Little Round House гэдэг англи орчуулсан, Японоос орчуулсан. Өөх тийм. Тэгээд энэ болохоор гэрийн тухай миний жижиг дугуй байшин.
Тэгээ Хөрх нэр юм. яг нөгөө нэг Монгол ахуйг гэд харуулсан. Би тэг хуучныг л олж авсан л да. Гэт жилүү гэд яг Монгол нэрнийх юм бол жилүү гэсэн байгаа. Энэ хүүхэд төрөөд ингээд явж байгаагаар гарч байгаа. Тэгэхээр энэ чинь Монгол ахуй соёлыг гадны хүмүүст зураг номоор дамжуулан таниулж байгаа гэсэн үг шүү дээ. Нүүдэл. Тийч нэрээ хүүхдээ яг ийм арганд хийгээд тэг гэрэг барьж байгаа юм. Тэг ингээд дөрөв үйлрэл нөгөө нүгээд өвлж хаваржаа намаржаа 100 тусах гэж явлаа. Тийм тусландаа гарах гэдэг шиг ингээд бүх ахуйг айгуу гоёор таниулсан. Миний хүсээд идэг нөгөө цаас харыг үзсэн байна. Энд дээр гарсан байсан. Ингээд хавар нөгөө мал төлөлөөд шинэ гарч байгаагаар ингээд дуусж байгаа. Бүтэн жилиг амин гоё. Тийм байна. Нөгөө хүмүүс нэг нас хүрсэн байна шүү дээ. Тийм нэг нас хүрэхэд юу болж байгаа тухай. Монгол гацны зураглал нь бүр ямар гоё юм бэ? Харин тийм. Яг гоё зураг сонгож амарлаг зураг сонгож оруулсан байна тий. Гадныханд бол энэ ах хууль маш сонирхолтой байгаа шүү дээ. Тэгээ бас нэг ном байдаг нь маш олон ном гаргасан бэлээ. Яг нөгөө цаатан хүмүүс за тэгэл бүргэд намандаг соёл тэр тухай хүртэл тусдаа ингээд номнууд гаргацсан. Нөгөө хуучны Монгол үлгэрүүд ирж гисэн ингээд тусад нь бас ном дандаа Японы хэл дээр гаргацсан байсан. Тэгээ тэд нэрийг захиалж олж авч болох бах. Японд авнаас ингээд захиулдаг ч юм те эсвэл энийг бол би Amazon-оос хуучин ном олж авч ирсэн. Тэгээ Франц хэл дээр бас олон гадаад хэл дээр орчуулагдаж гарч ирсэн юм лээ. Тэгээ нэг монголчуудын 800 жилийн түүх гэдээ бас үнэхээр гайхалтай нэг ном байгаа. Тэрийг би бол Японд байгаа хүнээр захиулж олж авч ирсэн. Тэр бол ингээд нөгөө Монголын нэг өдөр гэдэг зургийн стил шиг. Тэгээ нүүр болгоно баг тийм. Тэгээ нөгөө манжийн дарлал Чингис хааны үеэс эхлээл ингээл манжийн дарлал Монголын түүхийг хэлсэн түүх 800 жилийг ингээд харуулсан зурагт ном байх жишээтэй. Тэр бол англи хэлээр гарч байгаагүй байсан баха. Японы хэл дээр байсан. Тэгээ Google Translate-аар харж байгаа. Ойлгож жоохон ойлголт авах гээд байгаа. Тийм мундаг уран бүтээлчтэй байгаа. Тэгээд подкастнда яаж игээд урьж оролцуулна гэж бодож байна. Бас маш сонирхолтой юмуд ярих байх гэж хүлээлт үүссэн байгаа. Тийм тэгээд тийм шүүгчдийн бүрэлдэхүүнд нь тэгээд бас өөр олон гоё хүмүүс байсан. Тийм. Үлгэр шүнэгний тухайд бол ийм байна. За цаашлие. Тэрний дараа чинь Номын баяр болсон. Номын баяраар бол угаасаа л амар завгүй өнгөртөө. Тэгээд яг энэ удаа бол би нөгөө философи номын дэлгүүр талдаа илүү гүнзгий орж ажилласан. Тэрэн дээр шинээр 4 ном гараад тэгээд тэрний хавцнуудыг нь зураад бүгд харин давхцаад чиний хавцсан зурсан доторх зургийн зурсан номнуудад юу натраагүй юу тий. Гүн байхгүй нэ. Би харин нэг хэллээ гэж бодож байгаа юм. Тэр хавцнууд дээр ажиллах бол бас л амар ядраасаа ажилласан. Тэг бүгд яг нэг цаг үед давхцаад болцсон юм болохоор тэдний эхийн бас бэлдээд тэг шинэ тим 4 ном хэвлэлтэнд өгсөн болохоор Номын баяраар амар ядарсан. Тийм. Миний хувьд бол тийм байгаа. Номын баяраар чи нэрээ талбай орж амжсан уу? Номын баяраар өнгөрсөн хаврын номын баяраар шүү дээ. Амжаагүй би хороо биш санагдав. Хорлоо гэхгүй юу? За намар чин тэр биш тэр өнгөрсөн хаврын дээрээс би хороогүй хаа. Юу санахгүй байна. Яа санамжин талаа болгох. Тэгвэл ороогүй юм байна л да. Хаврын номын байна. Баяраар тийм манайхаас яг шинэ ном гараагүй. Гэхдээ уншаад л байгаа нэг ном гэрэнгээс гарах гад тэгээ тэр ном маань энд байгаа шүү дээ. Би харуулчихгүй. За. Би ч бүр номтой хүүхдээ л харуулсан л та. Тийм үү би номтой хүүхдээ хараагүй шүү. Энэ постэр байгаа. Мариана Дюбукийн ном. Барслан ба шүү зохиолч. Ийм ном гэрэнгээс гарах гад үзэлцэж байгаа. Вау. Тэгээд одоо энэ номтой биш ээ. Номын баяраар амжих уу? Энэ номын баяраар арай амжихгүй хаа. 10 сард гарах бах. 10 юм уу 11 сард гарна. Яг номын баяраар бол амжихгүй. Тийм. Вау. Хөөрхөн доргоны тухай. Яг нэг уур амьсгал нь харагдаж байна тий. Тийм нэг амар хөөрхөн хөгшин дорго эмээ гэх юм уу? Дорго эмээгийн болон энэ лүлүү гээд муур хоёрын түүх гарна. Бас амар сэтгэл
дулаахан амар яг дебюг зохиолч өндөртсөн ном байгаа. Тэг яг өөрийнх нь нэмэдэ зориулж бичсэн ном. Тэг энэ ном гарах гэж байгаа. Тэг жоохон уйлсан. Гоё ном хүлээж байна. Харин тийм 10-11 сард гаргана гэж бодож байгаа. За тийм байна. За өөрчн юу лээ? Номын баяраар нэг тэгж өнгөрсөн юм байна. Би бүр номын баярын катер sorry. Би бүр юу санахгүй. Одоо тэгээ номын баяр болох гэж байгаа. Намрын номын баяр. Манайхаас шинэ ном байхгүй. Тэгтээ шинэ номнууд байршин. Энэ Диважин гаргийн зүгт гээд Амгалан баяр гэж зохиолчийн төр мөнх зураач зурсан ийм шинэ ном гарсан. Энэ ном манай дээр байршин. За бас төр мөнх зураачийн нөгөө зурсан юу зохиолын баг бас бичсэн баха. Говийн хутагт данзан авчаа гэдэг. Зохиолын бичсэн зургийн зурсан говийн хутагт данзан авчаа гэдэг ном бас байршиж байгаа. Бүгдийг манахаас авч бол. Манайд байршсан бас номнуудынхаа постыг ерөөсөө оруулж амжихгүй байгаа. Энэ 3 цуврал ном байдаг. Маргад ананд гэдэг хөөрхөн цуврал. Нэг нь бөөжөд байгаа. Нэг 3-2 тарагдаж байна. Нэг нь болохоор гэр бүлээ танилцуулсан. Энэ нөгөө англи хэл дээр текст нь бичвэрний явж байгаа. Бичвэрний хөөрхөн цомхон. Нэг хөөрхөн ном байгаа гэр бүлээ ингээд нэг нэгээр нь танилцуулсан. Би энэ маргад дананд төсөл гэхөө төслийн одоо ингэ санаачлагч ээж маргад дананд хоёрын ээжтэй бүр уцаар холбогдож 2 цаг орчим уцаар ярьсан. Энэ номныхын талаар энэ дээр нь одоо энэ номнууд дээр тулгуурлаад ярьсан амар хөөрхөн тийм яриагаа би одоо ярьслага болгож буулгаад оруулах ёстой. Тэгээ арай амжаагүй л яваад байгаа. Тэгээд энэ номын түүхийг ээжээр нь яриулсан бүр айгүй хөөрхөн энэ ном бүр амар дулаахан мэдрэмж өгдөг бас айгүй хөөрхөн ном. Тэгээд төр мөн ах бас зургийн зурсан. Тэгээд яг маргад анд гээд ихч дүү хоёрын одоо сторийн дээр гэхүү тулгуурлаж юм гаргасан хөрхөн ном байгаа. Тийм. Нөгөө Монгол ахуйг харуулсан мөртлөө англи бичвэртэй их сонирхолтой. Яг тэр нь байхгүй нэ. Тэр бас яг тэр цуурлахын зураг бас амар хөрхөн. Харин тийм. Энэ тийм бөөжөд байгаа нь. Тийм бөөжөд байгаа нь. Энэ болохоор гэр бүлээ танилцуулсан. Энэ нь болохоор greetings буюу нөгөө ингээс сайн мэдлэгээ. Тийм. Хоёр дахь дээр нь болохоор үйл явдал нь юу байдаг вүлээ? Нэг нөгөө Монгол гэртээр өрнөж байгаа. Хаан байна гэд тийм. Тэр хаанаа энэ хаанаа ингээд оюун хавчуулгатай байна гэдэг юм. Тоон нэг зурсан амар гоё. Тэр номынхан бас тийм зураглалаад бас амар гүн сэтгэл төрүүлсэн. Бас яг л нөгөө Монгол ахуйг одоо гадаад хүүхдүүд дэд бас харуулж байгаа нэг талаасаа тий. Тэгээ би нөгөө энэ инх заяагчтай бас холбогдчихсэн нөгөө Азийн фестивалд бас номоо төлөөлүүлээд оролцож байгаа гэж сонссон. Бас тэр их ажилд нь амжилт төсөй. Тэгээ энэ цувралд айгүй хөрхөн юм хөх мунаг гардаг. Тэгээ нүүр болгон дээр нь гэсэн ингээд олж болно. Тий, амар хөрхөн дээр нь тий. За ийм хөрхөн зохиол. Тийм хөх унагныхын түүхийг бас нэг зэрэгтэй ярилцсан байгаа. Тийм үү. Тэгвэл та бүгдээрээ нийтлээ хүлээх юм да. Тийм тэгээд энэ бас айгүй хөрхөн энэ номын одоо гол символ нэг нэртэй тийм. За тэр нийтлэг хурдан уншмаар байна шүү. За тэгээ номын баяр ингээд он цагийнхаа дараалалаар яваад байгаа лөө. Тийм номын баяр бол тэгээд өнгөрсөн. Одоо энэ намрын номын баяраар онцлог бас нэг гоё ном гарч байгаа. Зохиолчийн нэрийг мартсан шүү. Дэвид Арнолд гэдэг зохиолчийн цэг гэдэг ном байгаа. The Dot. Тийм тий. The Dot гэдэг нөгөө бүтээлч байдлыг айгүй гоёор харуулсан юм амар хөөрхөн зохиол байгаа. Тэр Эрдэмт publishing Нахаа редакцаас шинээр гарч байгаа. За Нахаа редакцаас энэ намрын номын баяраар маш олон ном гарч илээ. Хаулын нүүдэг цайз шинэ хавцтайгаар 1-2 дугаар зохиол нь хоёулаа хамт гарч байгаа. За сүүлчийн лекц гэх тэр бол гэхдээ томчуудын ном л доо. Тийм ном гарч байгаа. Эрдэмт бол номоор баялаг. Олц омог ихтэй орж байгаа. Тийм тэгээд номоо цэг гэдэг ном нь бас шууд гэрэнгийн манай асар дээр байршина. Манайхаас шууд авч болно. Номын баяр ихний өдөр 9 сарын 13-наас 15-ны хооронд болж байгаа. За энэ номын баяраар ч өөр сонин хачин гоё ном юу гарч байгаа вүлээ? Миний санаж байгаагаар
Жангараасны гоё шин ном байсан. Дахин гэрт зочилсон ном. Тэ нэрээ. Одоо хэвлэлтнээс гарсан байсан баха. Тийм нэг гоё нөгөө цагаан чулуугийн дэлгэр маягч зохиолод бичсэн байсан. Бас үнэхээр гоё зохиолч яруу найрагч байдаг шүү дээ. Тэр зохиолчийн бичснээр дахин тухай олж мэдгэнэ. Базар арагчаа зураачийн. Базар ах бол бас л одоо нэг дотортой зураач гэдэг үү. Тийм маш мундаг зурдаг. Нөгөө жангар гэдэг туйл байдаг хар цагаан. Тэр туйлыг зурсан хүн. За тэгээ сүүлд бол бүр маш олон номнууд зурсан. Аачүү, уулаан зүрх, базраахын хараацаа хитгэн хоёр байна. Үлэмж биетний үлгэр гээд бас юм том марбуу гэдэг нөгөө бууддаг. Тэр дүрмөр бол бас амар гоё штэ. Бас нөгөө ямар цуврал илээ. Монголын нус тавчаа шиг юм хэмжээтэй. 1001 шөнө үлгэр. Тэр бас 1001 шөнө үлгэрийн зураг бол бүр үнэхээр өөр төвшний. Зураг гэснээс нэр хоёлаа бас подкастаараа нөгөө юу ч ирсэн штэ. Нэг уран бүтээлч буюу зураач эсвэл зохиолч тэг хүнийг бас ингээ онцлоод уран бүтээлүүдийн яриагээд тэгээ мэдээж гадаад зохиолчд бол маш олон байгаа уран бүтээлчид зураачид те бас яг дотоодынхоо гоё уран бүтээлчдээс одоо дугаар алган дээр юу нь бол онцолж ярих хичээнэ. Тийм те нөгөө зурсан бүх номуудыг тавьж байгаа даа. Тийм яг бүр он цагийн дараалалаа. Базраа ахын зургийн онцлог нь бол бүр айгүй өөр гоё ингээд бүтээлчээр өөрчлөгдөж харагдсан. Яг уулаан зурх дээр жишээ нь шал өөр стилээр гэхдээ айгүй хөөрхөн тийм гих мэтэр нэрээ ингээд гоё харуулж болох юм байна те. Тэгж үзүүлнэ. За тийм байна. Өөр чинь юу лээ? Цэг гарч байгаа дахин гэрч очилсон нь жангар редакцаас маань юу гарч исэн нөгөө Декагийн том тэмдэрхий толиодын үлэг гүрүүл гэж тийм гэсэн бас гарч байгаа. Шинээр намнамд орж бас гарсан. Монгол хүн цувралын. Тэр цувралын нөгөө нээлтэн дээр нь биш одоо зориулсан өдрөлг дээр нь гэх юм уу очсон бас инх ут сахирал тэгээд нөгөө нанжид гээд туйл судлаач. Тийм туйл судлаач. Үнэхээр амар ярд юм блэ зөвхөн гарсан үг болгоно нь ингээд юм туйлын юм өөрөө баг туйлж авсан тийм гэж гардаг хүн блэ нэг багш байсан. Тэгээд мөнх зураач гээд тэр хүмүүс бас хэлэлцүүлэг хийсэн. Тэгээд тэр номын юм дээр хэлэлцүүлгийн дээр очиод бас яг монгол хүн гэж одоо яг хэнийг хэлээд байна гэдэг талаар бас тийм яриамаараа сонссон. Гоё юм лээ. Тийм тэгээд амар гоё посткарттай болсон. Тэгээд тэр номыг тухайн өдөр 10% хөнгөлөлтөй авсан. Тэгээд яг төрөх бол нөгөө зохиолыг нь одоо бичээд тэгээд зурсан. Бас тэр аягүй сонирхолтой гоёсан. Тэгээд ер нь бол нөгөө ингэдэг нэг номыг уншаад нэг зүйлд танилцсан гоо дараагийн номон дээр дахиад гараад ирдэг. Би болохоор бас хуучны одоо хууччлалынхаа тэр одоо ном бүтээлүүдийг бас сонирхож унших маш их дуртай. Гэсэн чи яг тэр үйл явдлын дараа би нэрийн жонгон биш Дашторуугаа нэг амин хууч гээд юу номыг одоо уншиж ирсэн чинь бас яг тэр хүн тэр номон дээр одоо номын тэр содном дорж байгаа биж гарч ирсэн. Тэгэд ингээл холбогдоо яваад идэг юм байна. Таалагддаг тийм яг тэгсэн бүр. Тэгээд тэр ном байна. Өөр чин намнанд орж бол сонигийн борсон бичлээрээ. Намнанд орж бас энэ удаа гэрэнгийн асар дээр байх болно. Тэр цуврал өөр амар гоё цуврал тийм. Гоё цуврал шүү. Бас өнгө мөнгөн одоо тэр сүүлийн төр мөнх зураачийн стил бол бүр амар. Задгаа. Тэгээ тэр дотроо тэр ном дотор бас айгүй гоё хэсэг байсан. Надаа яг онцолж бүр яг тэрийг нь харуулж исэн. Нөгөө QR-аар уншуулангууд пянзны дуу нь өөрөө явдаг. Хуурцсан дээр бичигдсэн юм шиг эртний хараа, дээр үеийн хараа. Тэгээ тэр амар гоё санагдсан яг зохиолын. Тэгээ би сүулт бөөжөөд нөгөө нацаг доржийг нь уншиж эхлээд тэгээ манай унгасаа тийм урт зохиолыг сонсох насан дээр биш байгаа ч гэсэн бараг 3 хуваач. За үргэлжлэлийг дараа үзье гэд сонирхоо болчингууд нэг тэгээ дараа нөгөө дундаас нь эхлүүлээд гэх мэтэр яаж ярьж өгөх арга олохгүй л явж байгаа. Нацаг доржийг бүр яг ингээд яг serious одоо нөгөө бүр яг үннээсээ ингээд уншиж өгөх үед тэр чинь ингээд зохиолын нарийн ширийн нацаг доржийн хөв хүн гэдэг юм нарийн юмнууд угаасаа бодогддог. Угаасаа уншиж байгаа хүн тэр зохиолоо нөгөө бүр ингэж би мах бодоор мэдэрч иж уншигч чин сэтгэлээс хүлээж авна шүү дээ. Тэгэхээр
Нацаг доржиг яг сүүлд тэгж уншсан. Тэгэхээр гоё бичсэн билээ. Яг тэр амьдрал ахуйг нь. Тийм. Энэ цувралыг бол монгол хүн бүр унших хэрэгтэй хаа гэж бодож байна. Монгол хүн цувралын Нацаг дорж, Нороо банзад, Гангаамаа, Намнан дорж гэсэн 4 юм цуврал байгаа. Тийм онцлогтой номнууд. Тэгээд өөр шинэ номнууд ер нь гэрэн дээр байж байх болно. Тэгээд нэг хайрцагтай хэсэгт 2 дээр нэмэх нэг гэдэг номнууд байна. Гадны Солонгос англи хэл дээр номнууд байна. 30 номнууд. Тэгээд тэрийг хөнгөлөлттэй үнээр бас ингээд нэг ном дагалдуулаад авч болно. Намын баярыг санаач юм тийм л байна да. Тийм. Авсан болон шинэ одоо болох намын баярын талаар тийм баярлалаа. Тийм. Тэгээ хагасаа буюу 14-нд нь 2 цагаас 2 цагийн илүү дэлгэрэнгүй зарлая гэж бодож чинь 2 цагаас үлгэрийн цаг манай дээр бас ирж үлгэрээ уншина. Тэгээд насрын гадаа ингээд юм ингээд ирж жагаад уншина гэж бод. Үлгэрч өмнөг гэж санаанд орсон. Би сая ингээд за 3 4 5 дугаар сард юу боллаа гэл. Жохон кадр орж ирэхгүй байлаа л да. Тэгсэн чинь сая үлгэрч өмнө гэсэн чинь нэрээ санчлаа. Охин маань яг 2 сарын дундуур цэцэрлэгт орсон. Яг ой 6 сартай байхад нь ер нь бол цэцэрлэгт өгөх шийдвэр гаргаад тэгээ хувийн цэцэрлэгт явсан. Тэгээ ер нь цэцэрлэгтээ бол тун дажгүй яваад аюу хөөрхөн бие дагаасан. Тэгээд зурагт номонд дуртай болохоор охиныхоо цэцэрлэг дээр нэг үлгэр уншиж өгье гэж багш нартай ярилцаад тэгээд 7 хоногт нэг удаа үлгэр уншиж өгсөн. Би ямар ч гэсэн 5 дугаар сар дуустал би ч бас тэр чинь 4 сард байсан баха. Тэгээд нэг 5-6 удаа билүү ном уншсан. Үлгэр уншиж өгсөн. Тэгээд тэр experience маань нэр амар хөөрхөн байсан. Тийм. Тэгээд номнуудаа сонгож аваад номон дээр ажиллуулах одоо зураг ч юм уу тий хэвлэмэл зүйлүүдээ бас бэлтгээд тэгээд ингээд ном уншиж өгсөн. Тэгээд тэр нь болохоор яг л миний нөгөө хийж үзэх юмсан гэж нөгөө хүслийн жигсаалтаа гүйцэж байгаа юм шиг үлгэр уншиж өгөх юмсан гэсэн яг тэр хүслийг маань гүйцээгээд ямар ч гэсэн охиныхоо цэцэрлэг дээр уншаад тэгсэн чинь тэрний бас яг дараах нь нөгөө Азийн сан дээр бас аюу хөөрхөн үйл ажиллагаа болсон шүү дээ. Хүүхдтэй болон нөгөө хүүхдийнхаа анги те ер нь хүүхдүүдийн ном үлгэр уншиж өгөх сонирхолтой хүмүүсийг бас цуглуулад аюу хөөрхөн яриа хийсэн Азийн сан дээр. Тэгээд тэр нь болохоор ерөөхдөө аргачлал тэгээд одоо ингэж уншуул те хүүхдийн одоо сонирхлыг ингэж татна ингэн тэгнэ гэдэг тийм гоё туршлагуудаа бас ярилцсан. Тэгээ ээжүүд маань тэнд ерөөхдөө ээжүүд тэгээд ер нь ээжүүд ирсэн юм байна. Тэгээд бас нэг багш ирсэн. Тэр багш бол бүр бас өөрийнхөө туршлагаа яриад сургуультай яг ангитаа нөгөө нэг ном уншдаг тийм бүр хөтөлбөр ингээд зохиогоо тэрийг бас нийлээ удаан хөөрхөн хөргөжүүлээ явж байгаа тийм багш байсан. Тэгээ нэг тийм сонирхолтой хүмүүсийн цуглаад бас ярилццгаагаад тэгсэн чинь бас одоо ингээд үлгэр уншиж өгөх сонирхолтой ном уншиж өгөх сонирхолтой тийм хүмүүсээс зөндөөл байгаа байхгүй юу. Тэгэл нэг талдаа л хичээгээ явна гэдэг шиг. Тэгээ тийм тэр нэр аягүй гоё юм болсон. Тэгээ бас даваа сүрэнгийнхаа бас сургалтын цуулаа нөгөө 1-ээс 3-аас 3-аас бишээ 4-өөс 6 насны хүүхдүүдэд нөгөө бас хэрхэн ийм ном уншиж өгөх вэ? Бас гоё арга зүйн талаар тэр сургалтаас бүр аяйгүй гоё өгөөжтэй байсан. Тэгээ яг тэндээс бол яг нөгөө алдаагаа олж харна гэдэг шиг яг үлгэр уншихтаа би чи ингэж алдсан байна. Энийг ингэж сайжруулъя. Эсвэл ингэж уншвал илүү гоё юм байна. Бүр илүү өрөг өчтэй байна. Энийг яа сайжруулъя гэх тэр зүйлүүдийг сонсоод бас амар гоё чихэн голгосон. Тэгээд үлгэр уншиж үзсэн ямар ч байсан. Тэгээ одоо болол энэ цэцэрлэг дээр нь ч гэсэндээ багш нартай ярилцаад тэгээ боломжтой үед нь бас унших тийм нэг хөрхөн бодолтой л явна ямар ч байсан. Тэгээд гоё юм бэлээ. Ер нь бас чадчихаар юм шиг гэхгүй. Бас дэжгүй манай дүүнер намайг уншиж гэртээ нөгөө дүүнертаа уншиж өгөөд бэлтгэлээ гэсэн. Дүүнер дээрээ бэлтгэж хийж байгаа юм чинь. Тэгсэн чинь бас нэг өхөөртөө шоолоод идэх гэхдээ ингээ юм өхөөрдөх маягаар ягаал тэр аюу хөөрхөн байсан. Тэр нэр экспириенсийг өнгөрсөн хаврын бас аюу гоё хайлайт байсан юм байна нэрээ. Үлгэрч чинь гоё юм бил уншиж өгөх чинь. Тэг хүүхдүүд бол үнэхээр сонирхдаг. Хэдэн наслаа хүүхдүүд байсан? Хамгийн бага нь манай охин тэгээд дээшээгээ бас 5 нас тийм ингээд тэр бүх хүүхдүүд л байсан л да. Тийм тэгээ бүр нөгөө жоохнуудыг нь бол өөр ангит нь байлгаж байгаа. Тэгээд арай томуудад нь уншиж өгөөд тэгээ хүүхэд бол яг сонирхдаг. Тэгээ бүр ингээд 3 настай хүү байсан байхгүй юу? Тэгээ би эхний авгалтай дээрээ тэр хүүхдийг бол нэг анзаараагүй л дээ. Тэгсэн чинь дараа нь би авгалтайгаа өөр ном уншижсэн. Тэгсэн чинь за дараа нь хэдүүлээ ямар ном унших уу? Багш нь ямар ном унших уу гэсэн чинь багшаа авгалтай уншия. Авгалтай үзэсгэлэнд ирвэхээ болоод гэдэг байхгүй. Тэгэхээр нь би ингээд тэр хүүхдийн үгийн санд хүртэл тийм үзэсгэлэнд ирвэхээ болоод тэрийг ингээд нүдэн гэрэлтэй ярьж байгаа байхгүй.
тэрийг би ингээд хараад угаасаа ингээд зөв юм хийж байгаа юм шиг мэдрэмжээ шууд тэр үед бас ингээд авч өөрийгөө цэнгэлж байгаа байхгүй юу. Бүр амар хөөрхөн. Тэгээ хүүхэд чи ерөөсөө нэг ч уншсан бай, 10 ч уншсан бай. Ер нь тийм айгүй нэг тийм гоё юу яж хүлээж авд юм бэлээ. Тэгээд ингээд ой уншуулж байгаа юм шиг тий. Тэгээ ой санаанд нь айгүй гоё үлддэм байна. Тэгээ баадыг би бас уншиж өгсөн чинь багшаа баадын уншиг гэд би нэг л удаа уншиж өгсөн чинь тэр нэрийн цэжилсэн, үйл явдлын цэжилсэн. Тэр амар таалагдсан. Ер нь бол үнэхээр болж л байвал одоо хүүхдийнхаа цэцэрлэг дээр ч юм уу тий мэдээж гэртээ хүүхдүүдтэй уншиж өгч явах хэрэгтэй байна гэдэг тийм айгүй гоё урам зэрэг бас авсан. Нэр өнгөрсөн амрыг тийм болсон юм байна. Тийм шүү дээ. Ста гоё. Сториг нь хараад манай хүн ч гоё уншиж байна. Тэгээ бас багш нар чинь дуртай гам чинь тий. Тэгээ яг цэцэрлэг дээр бол яг үнийг хэлэхэд ингээ бас ном уншиж өгөх цаг зав бас яг бодит юм дээр байгаа юу гэвэл бас байхгүй л байгаа хгүй. Хүүхдүүдийг ингэсээр адил ингээл өдрийн цаг өнгөрнө. Тэнгүүт ч нэг багшаа би ингээ үлгэр унших гэсэн юм хүүхдээ ингээ ном уншиж өгдөө ингээл гэсэн чинь хүүе тэгэл да амар гоё ингээл багш нар ч бас амар дуртай хүлээж авч ийлээ. Юм хөөрхнөөс тий. Тэстэ гоё үйл явдал байна. Дахиж уншиж өгөөрэй. Харин ч одоо боломж байвал шинэ цэцэрлэг дээр нөлөө. Тэгээд нөгөө нэг тэн дээрээс даваа сүрэнгийн сургалтын дээр сууж байгаа бас ботсон юм нөгөө би ч яг охиныхаа цэцэрлэг дээр ингээд ерөөхдөө холимог насанд уншсан байхгүй. Тэнгүүд нь нэг 5 нас, 4 нас, 3 нас гэдээ бас яг нэг юм анги болгон тийм нэг юу хтэйдэж шүү дээ. Тэнгүүд бас яг зөвхөн тэр 4 наснуудад ч юм уу 3 наснуудад 5 наснуудад уншиж өгч юм бас шал өөр, арга зүйн хүртэл шал өөр болчдөг. Тэгэж бас уншвал гоё юм билээ. Манай охины яг өмнөх цэцэрлэг нөгөө ингээд жижигхэн тийм хувийн цэцэрлэг болохоор ингээд хүүхдүүд нь хамт ижидэг. Тэгээд ингээд янз бүрийн насны хүүхдүүд л уншиж өгч байгаа юм л та. Тэгээд одоо цэцэрлэг нь болохоор яг нөгөө 2 3 4 5 гээд анги нөөр. Тэгэнгүүт бас тэгж уншиж өгвөл бас шал өөр юм лээ. Тийм ээ тий. Гоё сонсогдож байна. За цаашлаад цагийн тоолол гэдэг шиг. Өөр юу боллоо? За 6 сарын 1 хүүхдийн баяр болсон. Тийм. Тэр нь би бол очиж чадаагүй. Гэхдээ манай миш бүр амар гоё юм байна. Одоо хурдан яриад. 6 сарын 1-ийнх гэхдээ тэр жоохон фейл байсан. За. Яг нөгөө юуны ашиг вайс. Угаасаа амар баг. Бидний бодсноос амар юм баг худалдан авалт хийгдсэн. Манайх нөгөө 6 сарын 1-нд цэнгэлдэх хүрээлэн гэж байдаг шүү дээ. Тэнд Kids Art Festival гэдэг юм хүүхдийг урлагаар хөгжүүлэх зорилготой айгүй хөөрхөн арга хэмжээ болсон. Тэгээ тэрэнд ер нь бол угаасаа ашиг харж очих нь угаасаа буруу байсан юм билээ. Би тэгээ нөгөө хүүхдийн баяр болохоор айгүй их хүмүүс ном ингээд нөгөө номын хэрэглээг дадуулах номын баярт угаасаа оролцдог болохоор номын хэрэглээг дадуулах талаас нь хүүхдүүд зурагт ном их сонирхох болов гэсэн чинь нөгөө масс хүүхдүүд ирсэн болохоор төдийлөн яг номын худалдаа ер нь бол их амар яваагүй. Зүгээр ингээд нөгөө одоо нэг урдлаг тийм сонирхож очиж гараараа юм хийх, эсвэл зураг зурж үзэх, эсвэл юу гэдэг нүрэн дээрээ зураг зуруулах ч юм уу тийм яг ийм activity талдаа арга хэмжээнүүд нь илүү хүүхдүүдэд хүрсэн. Тэгээд тэрэн дээр чи манай асар коллаж хийж оролцсон. Эрик Карлын димээр элитийн дээр Эрик Карл ингээд цохож мохоо зогссон. Тэгээ ийм нөгөө Эрик Карлын техник буюу ийм коллаж хэлбэрээр юу яасан. Тэр ч одоо зүүж наах юм уу? Юу гэж орчуулсан. Наамал коллаж л гэж хэлдэг л дээ. Одоо нөгөө будаг гэж байдаг шүү дээ. Зүгээр ингээ усан будаг эсвэл тосон будаг бид нэр зурагтай ашигладаг бол эрэг коллажийн техник дээр будаг нь өөрөө ийм өнгийн цаас буюу ингээ бэлтцүүд байдаг гэсэн. Тэгээд тэрийг нөгөө сальфитгэн цаас буюу ийм нэмгэн копрон юм шиг кальк ч юм уу тийм цаасан дээр будгаа эхэлж бэлдээд улаан ногоо тэрэн дээр янз бүрийн ийм хээ уулз янз бүрийн гоё ийм уур амьсгал оруулаад тэр өнгөө тэрүүгээрээ дараа нь ингээд зурхахыг хүссэн одоо жишээ нь моримо эсвэл халим байлаа гэхэд халимны дүрсэн ингэж зурж байгаа дээр нь өөр цэнхэр өнгөө ингээд янз бүрийн талаас нь хайчилж эвлүүлж наагаад мозаик маягийн тийм аргаар хэрэгэлдэг техник. Тэгээ хүүхдүүд амар хөөрхөн юм зураа явсан. Тэр нь надаа яг амар гоё хэсэг нэсэн юм байна. Яг сүнсэн нэсэн гэх юм угаасаа. Тэр арга хэмжээний тэр бүр амар хөөрхөн нэсэн. Тэгээ дараа нь би ямарсандаа чамаг тусна яг зөвхөн тэрэндээ зэрэгс even царай байхгүй гэдэг. Тийм номын худалдаа гэхээсээ илүү тиймэрхүү юмуд хийвэл айгүй зүгээр санагдсан. Жил болгон хийх сонирхолтой байгаа юм байлээ. Тэгээ Kids Art Festival гэдэг сошиал хаягууд нь байсан. Тэгээ тэрэн дээр
бусад газрууд бол бас амар гой ийм зургийн дугуулan тэгээл нөгөө керамик шавраар юм хийдэг бүтүүд засцсан тэгэл эн тэнд нөгөө нүүрэн дээр ингээд зурдаг. Нүүрэн дээр зурдаг юмд хүүхдүүд яагаад ч юм үнэхээр дуртай байдаг. Тэгээ тэр хавийн бүх хүүхдүүд нүүрэн дээрээ зураг зуруулаад ингээд явсан. Тэгээд яг нөгөө хүүхдэд зүгээр будаг биер өнгийн цаас хайч ч юм өгөөд тэгээд суулгачих юм бол хүүхдийн гараас угаасаа л урлагийн бүтээл ингээд өссөн юмаа илэрхийлдэг яг тэр хэрэгцээнд гардаг гэдгийг харуулсан амар гоё арга хэмжээ болсон. Тэгээ яг тэрэн дээрээс бол алдаа оноо гэдэг шиг те миний ойлгосон нэг юм нь олон нийт буюу бүх масс гэх юм уу те зурагт ном бас төвдөлөн хүрч чадахгүй байгаа юм байна гэдгийг бол амар ойлгосон. Одоо нөгөө зарим нэг номыг ном гэж хүлээж авахгүй ч байт юм уу те одоо нөгөө нэг голчилж ээж аваад нь л байгаа юм л та тэд нар бол зурагт ийм нэмэгхэн байж ийм үнэтэй байгаа мó гэдэг ч юм уу эсвэл одоо зүгээр буддаг ном байна уу гэдэг ч юм уу те нэг юм яг ийм нөгөө номын талаарх соёл гэх юм уу ойлголт нь яг жоохон одоо юу гэж хэлэх юм бэ илүү хөгжүүлэх хэрэгтэй байгаа санагдсан. Илүү ингэж ярьж илүү их юм хийх гэдэг юм байна да гэдгийг ер нь бол ойлгож авсан. Тэрэн дээр л их суралцсан да. Тэгээ хүүхдүүдийн тэр бүтээлч байдал бол амар хөөрхөн санагдсан. Яг тийм жижигхэм ч гэсэн орон зай гаргачих юм бол хүүхдүүд бэлэн ингээд дотроос нь ингээд юу ч хамаагүй илэрж гарахад бэлэн байж идэг. Тэгээ яг ингээд коллаж гэдэг аргатай анх танилцж байгаа хүүхдүүд байгаа. Зарим нь ингээд ойлгохгүй, зарим нь болохоор бүр ингээд би энийг хайж ирсэн шүү дээ гэж орж ирдэг ч юм уу те. Энд байсан анханасаа энд ирэх байсан байх ч гэдэг юм уу. Тийм хүүхдүүд тэр хүүхд жишээлбэл хийсэн зураг нь бүр амар сонин гоё бүр яг нөө илэрхийлэх арга нь тэр байсан гэдгийг олсон юм шиг байна. Тэгээд зарим хүүхдүүд бол бүр ингээд яг аргын хурдан олоод тэгээд тэнд нь гяснаагаад амар юм сонин зураг бүтээдэг ч юм уу тийм сонирхолтой хүүхдүүд дунд ингээд өнгөрүүлсэн нэг өдөр байсан. Эхлээд 2 өдөр зохион байгуулна гэж жаад нэг болсон. Тэгээ маш их зохион байгуулалт сайтай. Бүр ингээд эртнээс яриад онлайнаар колтол амар олон байгууллагууд оролцож байгаа ч гэсэн тэгэл дахин яриад ингээд нөгөө аюулгүй талаас нь хүүхдүүд ирж байгаа болохоор янз бүрийн ославаар гал хуй гарах үе тийм талаас нь маш их хичээж санаа тавьсан амар гоё арга хэмжээ болсон. Тийм байна. Тэгээд бас юм суралцсан. Дараа жил яг яаж орохтой гоё бодож ормоор юм бэлээ. Бүр яг нөгөө хүүхдүүдийг ингээд сайхан тэр орон зайг нь бэлдэж өгөх талаас нь ч юм уу те. Бас дараа нь оролцохоор сонирхож байгаа хүмүүс байвал бүр юм нөгөө будаг шунх биер янз бүрээр ингээд заваарахт нь бэлэн те бүр нэг юм гоё орон зай үүсгэж очих хэрэгтэй юм билээ. Тэг яг тэр фестивал бас айгүй олон юм хөрхөн хэсгүүдтэйсэн public art буюу ингээд амар олон хүүхдүүд зэрэг нэг зураг зурдаг юм урт тавцсан энэ төр зассан. Тэрэн дээр нь тэндээс нь хүүхдүүд зарим нь арилгаал, зарим нь зураал, тэгэл зарим нь нөгөө Мона Лиза, Сувдан эмэгтэй бүсгүй энтрийг ингээд хүүхдийн юутай ингээд царайгаа оруулж зураг авахлахаар хийж мэдсэн. Тэгээ ингээд сонингоор онгоц хийж шидэж тоглох хэсэг, тэгээд юм чулуун дээр зураг зурах хэсэг энтергээд маш олон юм бүтээлч хэсгүүдтэй. Тэнд очисон хүүхдийн баяр нь бол бүр үнэхээр гоё ямар гоё юм бэ. Тэгээ илсээр хүртэл ингээд юм хийх одоо нөгөө керамик шавар гэж байдаг тэрэн шиг мөртлөө илсээр ийм гэрмэр ингээд сэлэд хийж мэдсэн сургалтууд хүртэл байд юм лээ. Тэндээс маш олон тийм хүүхдэд бүтээлж байлгах сургалтуудыг олж харуул танилцуул айгуу зөв газар цэг орон зай болсон. Бас хүүхдийн баярыг зөвхөн парк дээр тоглохоор ч юм уу тийм зарлахгүйгээр тиймэрхүү бүтээлч байдлаар дурсамжтай. Тэгээ бас урлаглаг өнгөх тийм гоё арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм жил болгоом тийм жил болгоом болох юм билээ. Би нөгөө нэг сая санаанд орчлоо. Чи ямар сургууль дээр хэлээд нэг баадыг баш уншаад нэг за том заалан тийм шүү дээ. Тэрийг нэрээ яриач. Тийм. Оргил гэж сургууль байсан ахлах. Дунд сургууль. Тэгээ тэн дээр 1-ээс 2 дугаар ангийнх нь баадыг уншиж өгөөч. Ном гарах процессын тухай ярьж өгөөч гээд тэгээ хүүхд ингээд спорт зааланд нь бараг 200 хүүхдээсэн баха. 1-ээс 2 дугаар ангийн 200 хүүхэд. Тэг ингээд багш нар нь хажууд нь ингээд ангийнхаа хажууд ингээд зогсцсон. Тэгээд бүүнөрөө нэг том ном хийх
одоо нэг ивент байсан гэх юм уу. Тэгээ бөөнөрөө нэг том бади хийсэн. Вау. Тэгээ тэр нэг бадиг уншиж өгөөд ном бас бүтэх процессыг энгийнээр хүүхдүүдэд ярьж өгсөн жоохон ингээд орилсон л доо. Тэгтээ амар том заал тэгээд хүүхдүүд олон хүүхэд бужигчаар хоолой сонсогдохгүй угаасаа тэгээ амар чанга ярих хэрэгтэй болт юм бэлээ. Тэгэл хөөхөн бүгдээрээ ном яаж үсдгийг мэдэж авцгаагаал нөгөө намаа хаана хэлүүлдэг вүлээ гэл бөөнөрөө үйлдвэрт гэж тийм яг ярьдаг болцсон тэгээ нэг юм учир ойлгодог болцсон хүүхдүүд бүгд нэг юм зэрэг тэгчлээ заалаараа тийг орсон чи бүр амар хөөрхө санагдсан. Тэгээ бөөндөө ийм нөгөө 4-4 нь 6-6-аар нөлөө суулгаж агаад дундаасаа нэг ийм бадигийн аль нэг нүрийг нь сонгож зураад тэгээд тэднийг ингээд нийлүүлээд ийм амар зузаан том А3-ын хэмжээтэй бади гэдэг номтой. Вау. Амар хөөрхөн. Тэгэхээр чин тэр аягүй гоё процесс байсан. Бас нөгөө нэг сторийн зурган дээрээс нь постнаас нь хараад тэгэнгүүт чи ингээд одоо юу гэдэг миний хувьд цэцэрлэг дээр яг тухайн үед уншиж байсан чи бас ингээд сургууль дээр очил ингээд ийм яг хөө ч гэсэн нэг баг багаар те бид нар ингээд нэг цэцэрлэг дээр очиж уйлаа сургууль дээр очиж уншаал ийм номын соёлыг жоохон ч гэсэн ингээд чадах хэмжээндээ одоо ямар нэг үйлдэл хийсэнд айгүй хөөрхөн гоё санагдаж байна тийм. Харин тэр бас айгүй гоё юм болсон. Оргил сургуулийнхан бас ураад тэр чин бүр юу байсан шүү дээ. Их хэлний өдөр байсан. Монгол их хэлний өдөр. Тэгээ их хэлний өдөр зориулж бас яг тусгайлан ийм нөгөө бүтээлч ном эрхэлж гаргадаг хүмүүсийг ч юм уу те төр мөнх ахыг бас урьж ахлах ангийнхандаа урьж яриа хэлгсэн байсан. Тэгээд тийм хэлбрээр тийм хүүхдүүдэд ийм гоё их хэлээ хайрлаарай гэсэн ийм мессежтэй арга хэмжээ хийсэнд бол би бүр амар баярлсан. Тэгээ яг тэр өдөр нь ч гэсэн нэг юм амар гоё зол завшаантай нэг нөх гоё юм санагдсан. Яг их хэлний өдрийг тийж тэмдэглэж явах хэрэгтэй мэлээ. Би тийж гэсэн. Тийм байна тийм нэрээ. Тэгээ тэр өдөр нь ч гэсэн тийж таарсанд амар баярлсан. Оргил сургуулийнхандаа баярлаа. За тэр бас нэг хөрхөн юм болоод өнгөрсөн. За 100 маань тэгээ дуустгүй. Хавар дуусахгүй 100 эхэлдэггүй. Бүгдийн баяр болчиход багчаа нэг ч. Харин тийм. Тэгээ сая ер нь бол подкаст хэлгээд зааж байгаа би чинь 100 юм үлээ, хавар юм үлээ гэж бодсон чи юм орж ирдэггүй. Тэгээ яг ярьж байгаа гот ингээд хөөе нэг тэгсэн штэ гэл энэ тэндээс ингээд бас юм орч ирээд байна. Тэгэхээр болохоор харин хавар нь дуустдаггүй 100 нь эхэлдэггүй гэсэн чи бид хоёр намар подкаст хийж байгаа. Ярих юм бихтэл бас өнгөрсөн юм шиг байна. 24 он бол бас их л чанга он байна. Одоо ингэ он дуусахад 3 сар үлдсэн биз дээ. Нэг үлрэл. Тэгэл одоо 24 он баяртай 25 он сайн уу болох юм шүү дээ. Тийм. Энэ 100 бол за тэгээ 100-ны хамгийн сүүлийн биш хаврын хамгийн сүүлийн манай нөгөө гэрэнгийн оролцсон арга хэмжээ гэх юм бол тэр нөгөө British School of Mongolia гэд сургууль байдаг. Тэр сургуулийн 100-ны наадамд нь бас номнуудаараа оролцсон. Монгол их хэл дээрх номнууд гэх юм уу те. British School бол хичээлүүд нь англи дээр явдаг. Болохоор монгол номнуудтай төдийлөн ер нь танил биш. Сурагч нар нь ч гэсэн их ном англи дээр уншичдаг. Бас гадны сурагчид айгүй их байдаг. болохоор ер нь англи хэл давмгай тийм сургууль байсан. Тэгээ 100-ны наадам надаа нэг хөөрхөн санагдсан юм нөгөө дим буюу сэдвэн Willy Wonka-гийн сэдвтэй. Нөгөө нэг Roald Dahl гээд алтартай зохиолчийн Charlie ба шоколадны үйлдвэр гээд зохиол эдэг Charlie and Chocolate Factory хүүхдийн биш кинон ч гэсэн байдаг. Johnny Depp-ийн тоглодог. Яг тэр зохиолын сэдвэр буюу гол дүр Willy Wonka-г нь гээд бариад тавцсан. Яг тэр зохиолд гардаг хөрхөн жижиг характеруудыг сургуулийнхаа энд тэнд ингээд үзүүлэн болгоод нааж матсан. Тэгээд багш нар нь Willy Wonka-ны том малгай залгаа өмсөд энд тэнд явж идэх ч юм уу тийм костюмыг өмссөн. Тэгээд бас айгүй сонирхолтой байгууллагууд оролцсон юм наадам болсон. Тэр нь уул нь олон нийтэд нээлттэй юм байлээ. Тэгээ эрхчлээс бас бүр илүү олонд таниулах мэдээгээ тараадаг ч юм уу тэгж жаад олон нийтийг илүү олон хүүхдүүдийг цуглуулах юм хийх байх гэж ярьжсэн. Захирал нь. За тэгээд тэр наадмаар бас айгүй хөөрхөн санагдсан нэг юм нөгөө алтан тасалбартай шоколад идэв штэ. Тим шоколаднуудыг ингээд
яг Wonka bar гэдэг юм дизайнтай хийцэн. Тэгээ хүүхдүүдээс асуулт асуугаад тэр шоколадыг нөгөө алтан тикет тааруул зураг авахлах ихээр хожуулдаг ч байлоо. Тэр ийм жижиг хөрхөн деталууд анхаарсан амар хөрхөн санагдсан. Тэгээ жил болгон яг тийм номын дүрээр ийм димтэй хийж ивэл айгуу гоё юм билээ. Ер нь яг энэ сургуулаа санаачилж байгаа юу шүү дээ. Тэрэн шиг номын баяраар ч юм уу янз бүрийн ийм фестивал юунууд дээр ийм гоё сэтвчлээд номын дөрүүдийг амьлуулах ч юм те бадыг бүх нохоонуудаа улаан ийм ингээд хүзүүчтэй болгоод авчирч гэдэг юм. Тийм хөөрхөн уриалга гаргуул айгүй гоё болдог юм шиг санагдсан. Хүүхдүүд бас яг тийм юм амар туртай байдаг. Тийм. Тэгээд нэ дүрэн амилцсан явж байхаар бүр л дуртай. Энэ Wonka байна гэх амар хөөрхөн санагдсан. За тэгэл 100 ихэлсэн дээ. 100 бол угаасаа бүх юм удаашрдаг. Бүгд сайхан юунда амраад яваад гэдэг те. Бүх хүн амралтын байдал шилждэг. Тийм. Амралт зугаалгын 90 цаг үе эхэлдэг. За манай дэлгүүрийн хувьд бас энэ нөгөө хөдөлгөөн багсдгийг далимдуулаад дэлгүүртээ засвар хийсэн. Тэгэл ер нь болно дөө. Манай 100 бол тэгж л өнгөрсөн. Миний 100 бол тэгэл хот лагер хоёрын хооронд. Тэгэл нэг хамгийн сүүлд зурагт номын клубийн хаалтыг богд ууланд хийгээд тэг бөөндөө нэг кофе чанжуулж агаад л зурагт номоо яриад өнгөрсөн. Тэр бас зурагт номын клубийнхнийгээс санаж шүү. Харин тэрээр одоо шинэ улирлын зурагт номын клубийн уулзалт хийсэн бэ? Шинэ улирал одоо номын баярын дараагийн 7 хоног бас хэлүүлэе гэж бодоод байна. Миний нэрээ тийм ээ. Тийм 9 сарын сүүлээр уулзалтаа хийгээд тэгээд бас сар болгон яваад тэгээд нөгөө яг боддоор нь редактор янз бүрийн гоё хүмүүсээ уурж авчруулж агаад хүмүүсээс бас ингээд гişүүд маань янз бүрийн гоё асуулт бэлдээд те юу сонирхолтой байна гэд тэр сэдвээр цуглуулсан номнуудаа авчраа санаа бодлыг асуудаг ч юм уу номон дээр гар хэсэг авдаг ч юм уу те тиймэрхүү гоё хүмүүсийг уурж авчруулж оролцуулъя гэж бодож байгаа. Амар гоё. Тавдахгүй шинэ улирал бас эхэлнэ. Тэгээд стори постоо сайн харж агаад хүрээдрээрээ үн төлбөргүй болдог уулзалтууд байгаа. Зурагт номын хорхоотнуудад зориулсан тий томчуудад зориулсан тийм сургалт. Тэнд ирэх юм бол бүр зурагт номод маш их дурлаа. Бүр их дурлаа. Тий. Чиний 100 юу ямар байв? Миний 100 янз бүр өнгөрлөө доо. Янз бүрийн мэдрэмжтэй л өнгөрлөө. Миний хас би ер нь бол ингэсэн 4 сарын сүүлээс ахуулаад ер нь бол сэтгэл санаа маань нэлийн өөрчлөлтөнд орсон. Би ч өөрийгөө бараг нөгөө охиноо харж авах хугацаа маань сэтгэл санаа маань ерөөдөө гайгүй өнгөрсөн. Тэгэнгүүт нөгөө төрсний дараагийн зүрийн сэтгэл санааны байдал ер нь л юм хажуугаар өнгөрчлээ гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгсэн чинь яг өнгөрсөн хаврын 4 сараас эхлээд 4 сарын сүүлээс эхлээд ер нь бол амар дордоод гэх юм дордох надад шиг. Их тийм хэцүү болоо. Тэгэл бүр нөгөө яста юу ч их хүсэлгүй яах ч сонирхол байхгүй. Тэнгүүд ч угаасаа ингээд би ч яг тиймэрхүү сэтгэл санааны байдалтай болцохоор нөгөө ингээд сошиалаас амар зайбараад тэгэл ер нь нэг юм алуу голмор санагдчих юм надад яг тиймэрхүү болчихдог төрөл юм байхгүй. Тэг яг тэгэж өнгөрсөн. Тэгээ би за дүр зурах хэлгүүдээ гэл ерөнхийдөө яваад лээсэн. Тэгсэн чинь 100 ерөнхийдөө нэг тэр чигтээ тиймэрхүү өнгөрөх хандлагатай болоод хэлсэн сэтгэл санаа маань ямар нэг байдлаар ерөөсөө дээрдэхгүй. Тэгээ дээрэс нь бас янз бүрийн асуудлууд ингэж гараад тэгээд номноос бараг хол өнгөрсөн яг үнэ хэлгээс. Тэгээд зурагт намаасаа жоохон хол өнгөрөд харин нөгөө томчуудын уран зохиол мөхөлийг жоохон уншиж өөртөө бясалгаж бас нэг талаас өнгөрөөсөн. Жаахан гонхтой дуу байсан гэж л ер нь хэлнэ. Тэгээ харин 6-7 дугаар сард ингэж өнгөрөөд сая ер нь бол ингээд ажил хичээл жигтрээд бүх хүн яг ийм нэг хэмнэлд орчдөө шүү дээ. Өглөө ингээл нэг 8 бүгдээрээ гарцаагаал орой нэг хидэд 6-7-д орж ирдэг. Яг тэр хэмнэлдээ орсон чинь ер нь л арай дээрдэж байна. Яагаад гэхээр өмнө бас ингээл гэртээ байхаар бас ер нь сэтгэл санаа айгүй ингээд жоохон хэцүү байгаад идэм байл л та ингээл орж одоо найз нөхдөөгөө уулзахгүй ямар нэг ивент арга хэмжээнд очихгүй ч юм уу юм сонсохгүй тий. Тэгээ бүр гарах ч хүсэл байхгүй. Тэсээ гэртээ байхаар төвчмээргүй хэцүүсэн. Тэнгүүтээ гарах хүсэл бүр байхгүй. Тэгээ яг тийм жоохон өдөр хөнөөгүүдийг өнгөрөөлөө. Тэгээд юу нөгөө ном зохиол бичих юм. Жоохон тийм унтарсан байдалтай зуныг өнгөрөөсөн. Гэхдээ яг хамгийн гоё юм нь болохоор
7 дугаар сард бид нэр айгүй удаан ярьсан нөө буур нуур халах голын аяллаа гэр бүлээрээ хийгээд би бүр ээж аамаа тий том гэр бүлээрээ аялсан. Тэгээ тэр бол үнэхээр гоё байсан. Буур нуурын ирэг дээр 3 хонсон. Тэгээ яг халах голын одоо сав газраар яг нэг машинтайгаа тавьсан гэдэг шиг яг ингээд бүх одоо дурсгал газрууд нь бууж танилцаад тэгэл ярилцаал ааваас янз бүрийн түүх сонсоол тий. Зам бол яг тэр аяллаа хэсэг бол нэр гоёсэн. Тэгээд нөгөө сумын 100 жилийн бас болсон. Тэгээд хамаатан садангуудтайгаа уулзаад бас нэлээ өргөн дэлгэр өнгөрөөсөн. Тийм байна. Тэгээ 8 дугаар сарын дундуур гэртээ ирээд хотод ирээд би чинь 7 сарын яг 1-2 төлөө яваад тэгээ 8 сарын дундуур гэртээ ирээд бас ажилдаа ортлоо нэг 14 хоног ер нь л гэртээ байсан охинтойгоо. Охин хараад тэгээд бас тэр үед бас сэрэгдвэ нөгөө чи. Тэгээ уг нь бол 100 ингээд хөдөө байхдаа за яг ээж аавын дэргэд байхад хүн чинь ер нь бол амар 50 байгаа штэ. Би яг тэр 50 байхдаа ямар ч гэсэн нэлийн төлөвлөгөө гаргаад энэ нөгөө масуудаас гаргасан 100 гэдэг тэмдэг тэр зөндөө л гоё бичлээ. Манифестийн тэмдэглэл бичлээ. Янз бүрийн төлөвлөгөө яг өөрийнхөө одоо ертөнцийн бүкс дээр хийнэ гэсэн тийм зүйлүүдийн төлөвлөгөө бичээд тэгээ сэтгэл санаагаа дээрдүүлээд за одоо ингээд яг уу энэ зуныг ингийн өнгөрөөч. Тэгээд энэ амраас угаасаа яг уу бүх юм жигдэрээд эхлэхээр угаасаа сэтгэл санаа дээр нь яг л нэг хүмүүжээс нэг амьдралынхаа урсгалд ороод ирэхээр чинь бас арай өөр болно шүү дээ. Тэгээд нэгэн тэмдэглэл хөтлөж ном уншиж өнгөрөсөн. Тэгэнгүүтээ номынхаа зохиолт дээр хагас сухас ажилласан гэхгүй юу. Би ерөөдөө хавар яг нэг зүйл бичсэн байсан. Тэрийгээ бас ганц 2 хүмүүст уншуулсан. Тэгээд ер нь бол тэр маань надад өөрт маань жоохон таалагдаагүй. Ягаад ч юм бэ? За ингээл ийм сэдв байх нь гоё гэж бодоод бичсэн юм шиг санагдаа. Тэгээд ер нь би өнөртгөө бичээс нэг миний яг нэг юм дотоод ертөнцөөс өнөртөх ёстой шүү дээ. Тэгэнгүүт энийг өсө солиг гэдэг яг хөдөө байх хугацаанд ерөнхий бүтцийг нь өөрчлөхгүйгээр ерөнхий санааг нь өөрчлөхгүйгээр тэгээд бүтцийг нь өөрчлөөд яг хөө тэгэж бол ирсэн. Гэтэ яг өөр бол бүтээлч үйл ажиллагаа байгаагүй. Тэгээ яг ээжийн сэтгэл санааны нөгөө дэгэн догонтой үеийг яг энэ зуныг ингэж артаа хийсэн байгаа. Тэгээ одоо болдойчгүй. Өмнө 7 хоногт миний яг ажил маань амарс өдөр бас төрс өдөр маань тохиогоо тэр өдөр чи өөрийгөө хүчээр гэрээсээ гаргаад амардаг өдөр хүүхэд цэцэрлэгт авч учраас гэртээ байх боломжтой. Тэнгүүд хүчээр гэрээсээ гаргаад бас гаднах ертөнцтэйгөө өөрийгөө холбоод өнөөдөр бас амардаг өдөр маань тэгэнгүүт миштэйгээ нөгөө подкастынхаа өдрийг тохирсон байсан бас хүчээр гарч ирээ. Ер нь бол ингээд урсгалаараа явах үедээ урсгалаараа явна. Хүчлэх үед өөрийгөө ингээд хүчилж сэргээж те гаднах одоо ертөнцтэй өөрийгөө ингээд холбож ингэхгүй бол хүн яс яг нэг урсгалд орчвол бас ингээд доошогоо яваад л тийм байх. Хязгааргүй юм. Ангал руу. Тийм тэр чинь дуусна гэж байх. Муракамигийн хэлдгэр худаг руу орхолоо нэг тийм худаг руу орж байгаа юм шиг санагдаад. Тэгээд яг тийм тэгээ одоо өөрийгөө ингээд нөгөө хүчээр сэргээх те эргэж одоо гоё уулзалтуудаа очдог ч гэдэм үү эсвэл гоё кино жүжиг ши үздэг ч гэдэм үү те эсвэл гоё дуртай ном уншихад цаг гаргаад эсвэл ингээ хүүхдтэйгээ бүр илүү гоё чанартай цагийг гаргаж маргаал ер нь ингэж өстө нөгөө зохион байгуулалттайгаар сайжрах араанд орсон байна одоогоор. Тэгээд одоо подкастаа хийгээд номынхаа клубд уулзалтанд очиод тэгээд ажил маань бас ингэж хэвэн өргөжлээд хүүхд маань цэцэрлэг сургуультаа ингээл яваал те. Одоо л амьдрал харьцангуй нормал 1-р 2-р гэвэл угаасаа хүний амьдрал үр тохиолсон амьдрал үргэлжлэлээр үргэлжлэх хэмжин одоо би энэ амьдралыг бас давж гараад үргэлжлүүлэхээс аргагүй шүү дээ бас хэцүү нөхцөл байдлуудыг тийм болохоор тэрнтэйгээ бас эвлэрээд тэгээ энэ зуныг ер нь бол аюу им өөртөө ярилцаж өнгөрөөсөн юм байна нэрээ. Ерөнхийдөө юм ямар нэг зүйл тохиолдвол яг өөртөө ярилцах гэдэг нэг тийм зүйл хийдэг яг ингээд үнэхээр яг өөртөө юм холбогддог гэх юм уу. Тэгэж юм бясалгаж бодож за энэ зөв энэ буруу эсвэл энийг ингэж тавьж явуул энийг эсвэл ингэж авч үлдээ те. Гэх зүйлүүдийг энэ зам бол нэлээ хийсэн. Тэгээд одоо бол сэтгэл санаа харьцангуй дэрдсэн байна нэрээ. Яг 9 сар эхлээд яг нэг амьдрал нэг хэмжигдрээд ирэхээр бас жоо өөр болсон ч байж магадгүй. Тэгэл бүхэн манай найзууд чинь бас энэ 100 бас бүгдээрээ л ийш тийш явчихж байгаа уулзыг гэхээр угаасаа энэ тэнд хөдөө гадаа байсгааж тэнгүүд 9 сар эхлэнгүүт угаасаа хүснөсөөгөө бүгд л бас нэг амьдралын хэмнэлд орчдөг те. Тэгэнгүүтээ эргээд сэтгэл санаа сэргээд ер нь гоё байна. Тэгээ ертөнцийн бүкс дээрээ хийхээр төлөвлөсөн байгаа зүйлүүд байгаа. Тэгээ би ер нь аюу олон зүйл рүү ингэж нэг юм гээд идэг хүн байхгүй юу? Тэгэл тэрийг чимээр энийг чимээр санагдаад тэгэнгүүт чинь сая нэг 2-7 хоног юм л яг кофе шоп суужгаад за энийг л барьж авъя гэдэг нэг юм 2-3 юм гаргаад
Тэгээд одоо тэрэн дээр л үлдэрч яж тий. Тэгэхгүй бол хитрхийн өөрийгөө ингээд би алинч барьж авч угаасаа чадахгүй шүү дээ. Тийм болохоор өөртөө сайхан ярилцаа төлөвлөгөөгөө шинжилээд ямарч ийсэн иргэн гэрлээ. Одоо дэжгүй одоо тэгэл та нартайгаа уулзаад ер нь сэтгэл санаа сэргээд өмнө л оногт нэрээ busy kids-ийн тунгаатайгаа уулзсан. Тэгээ уг нь номын л хүртэн зүгээр цочлохоор очисон болооч надад төрс өдрийн сюрприз бариа. Тэгээ бид чинь бас баахан зурагт ном яриад бид чинь нөгөө инх жаргалагчийн хүүхдийн ном бүтээх бас сургалтанд хамт суусан байхгүй юу. Тэгэл тэр мөрнийхээ тухай яриал. За одоо энэ жил яг ингээл номоо гарах нь хоёулаа гоё энэ дээр ажиллана гэд. Тэнгүүд чинь нөгөө унтарсан байсан юм чинь ижил төстэй тийм юзүү сонирхдаг хүнтэйгээ ингээ уулзангууд чи угаасаа гоё сэргээд ирж байгаа штэ. Тэгэл ингээ эргээд нөгөө нэг та нартай уулзаад ирсэн чинь миний сэтгэл санаач дээртэй за одоо нөгөө хийж бүтээхэд юм орлоо дуусгая. Хийж бүтээх юм руугаа шамдъя гэж ер нь бас сэтгэл шулуудаад дэжгүй болсон байна. Тэгээ миний зон гоё аялалтай байсан, гоё номнууд уншсан бас ойрд өнгөрсөн жил ч угаасаа зүгээр цэвэр нөгөө зурагт ном уншиж өнгөрсөн. Охиндоо зориулсан ном уншаад тэгэл зурагт номын уулзалтанд ирэхээр бас зурагт ном уншаад. Тэгээ яг энэ зам болохоор бас хэд гурван уран зохиолын яг голчлон уран зохиолын ном ерөөд уншдаг намтар дурсамж бас. Тэгээ тэдний номуудаа уншаад ном чи өөрөө бас хүнийг ингэж нөгөө өөр ертөнц өөр мэдрэмжинд аваачихс гадна бас аюу гой бясалгахад тусалд юм байна гэдгийг энэ зам аюу гой мэдэрлээ. Тэгээд номоор дамжуулж бас тиймэрхүү зүйлүүд өөртөөгөө илүү гоё холбогдсон чадсан ийм зам байсан. Тэгээ 2 жил ер нь бол нөгөө томчуудад зориулсан ном биш. Томчуудад юм уу? Орон зохиолын ном тэг уншаагүй унтруудсан бэлээ. Тэгээд гоёсэн. Тэгээ одоо ямар ч байсан нөгөө шинэ үйлрэл хэллээ гэдэг шиг миний ч гэсэн шинэ үйлрэл хэлсэн. Бидний шинэ үйлрэл хэлж бүх юм дээр шинэ үйлрэл хэлээд одоо тэгээд яг гоо сайхан амьдрал үргэлжилдгээр үргэлжлээд энэ хугацаанд энэ амьдралыг үргэлжлэх хугацаанд одоо гоё дуртай юмнуудаа бага хийгээд тэгэл үргэлжлүүлэх сонирхолтой ингээл явж ин да. Дээрээс нь бас энэ 100 сэтгэл санаагаар унжаахта юуг өөрөөсөө анзаарсан гэхээр дуртай юмнуудаа бас хийгээ бэлдсэн байсан. Би чинь амар кино үздэг хүн бол биш. Гэхдээ ингээд яг за энэ киног үзье гэж төлөвлөж жагаад аюу гоё кинонуудыг сонгож бас үздэг тийм кинонууд сонгож үздэг байхгүй. Тэгээ тэрэндээ ингээд цаг зав гаргахаа бэлдсэн байсан. Ном уншиж одоо номын дэлгүүрээр явж тэгээ кофе шоп сууж тэмдэглэн төр дээр юм бичдэг те тиймэрхүү зүйлүүдээ хийхгүй байсан бас урлаг соёл жоохон сонирхон тэгээсэн чинь гой жүжиг мүжиг үзээгүй амар утцсан байсан тоолт молт те тэгэнгүүт хүн чинь нөгөө нэг сэтгэлээ гой тижээж явах хэвээр зүйлүүдийг хийхээ болчгоор л хүн унтарч эхэлдэг юм байна урдаж эхэлдэг юм байна гэдгийг жоохон ойлгоо тэгээ бас багаар хичээгээл тэгээ тийм байна да тэгээд энэ зон ер нь бол зөндөө мэдрэмжтэй байсан гэхдээ ер нь дэж шүү. Одоо ингээ ард дээр нь гараад бодохоор одоо түн дажгүй. Надад бол амар утга учиртай л өнгөрсөн зам байна даа л гэж бодогдож байна. Гэтэ сони яг ийм нэг юм одоо нөгөө нарнаас нэг долгион цацардаг штэ. Яг нэг тийм долгион ингээ дэлхийгээр нэг явцсан юм шиг юм эморлын долгион. Энэ 100 сая яг ингээ явчуу гэж надад бараг ингээ мэдрэгдээд тах амар сонио юм. Яг тэр нэг postpartum depression гэж байдаг штэ яг төрсний дараах сэтгэл готрол гэдэг юм уу эсвэл за янз бүрээр л хэлж байгаа сэтгэл готрол одоо нөө юу гэдэг юм те хямрал сэтгэлийн хямрал яг сэтгэл зүйн нэршил дотроо бол амар нэрийн ширийн зүйлсүүд яригдах бах яг ялгаанууд нь те тэгээ невроз эсвэл юм сэтгцэн өөр ингээд өвчмж байт юм уу бүр ингээд амар гэж сонсогдохуйцаар нэрлдэг юмнууд байдаг. Тэгээд яг ийм нөгөө сэтгэл төрсний дараах сэтгэл готрол гэж бүр яг байдаг. Тэрийг ингээд би бас сая 8 сард за 6-7 сард тэгж өнгөрсөн 8 сард бол тэрийг айгу хүчтэй мэдэрсэн. Яг нөгөө бүх юм идэвхтэй ингээд явж байгаад яг нөгөө би эрүүл мэндээс шалтгаалаад яг ийм одоо нөгөө хөдөлгөөний хязгаарлах хэрэгтэй болоод шууд ингээд хийж байгаа юмудаа болов. Би бол бүр ингээд амар идэвхтэй хөдөлж байх ёстой хүн байгаа даахгүй бүр ингээд ихгүй бол болтоггүй. Тэг ингээд гинт хөдөлгөө болоод бүр яг physically би махбата шууд ингээд хөдөлгөж болохгүй ингээд хязгаар тогтоох ёстой гэдэг юм чимчтэйгээ хэлсэн чинь шууд ингээд шоконд орсон юм уу? Миний бие хүртэл ингээд бүр шоконд орцсон уу? Бүр юм сонио хийх юм одоо хийх юм байгаа ч гэсэн тэднийг хийж өгөхгүй. Тэгээ одоо сэтгэл готрлын бүх шинж тэмдгүүд нь илрээд заяа. Тэгээ бүр ингээд зогсонго
бүх юм зогсонгой тарих бодол хүртэл зогсонгой байдалд ороод би бүр ингээ гацаад тэг яг нэг тийм байдал сая 8 сард мэдэрсэн. Тэгээд тэр нөгөө хийх дуртай юмнууд хүртэл утгагүй санагддаг. Хамгийн амар нь тэр үед тэнгууд ингээд юм зурхт ном болж байгаа хгүй сүултээ. Тэг яг тэрийг ингээд хөндлөнгөөс нь харж ажиглаж жоохон сэрэл мэдрэмж гэх юм уу юм нэг сэхээ орох гэх юм уу те нэг тийм үе хүнд амар хэрэгтэй байд юм билээ. Яг тэрийг ингээд за одоо яг ингээд өөр шатанд би сэтгэл махбод сэтгц эрүүл мэндийн хувьд ийм өөр шат явагдаж гин. Тэгээ тэрэнд ингээд бүх зүйл утгагүй санагдана, харилцаанууд бүгд утгагүй санагдана. Тэгснэ ингээд одоо гаднаас ирж байгаа юу ч хүлээж авахгүй, хариуцлагын мэдрэмж байхгүй. Тэгээ ингээд ажил өгөх болцоод байх чинь тэр ажлаа хийхгүй заяа. Тэгээ тэндээс ингээд үүдэж байгаа бүх хариуцлага одоо нөгөө нэр төрмөр бүх юм ингээд бүр амар утгагүй юм харанхуй ангал руу унж байгаа юм шиг санагдсан заяа. Надад л тэгсэн шүү. Тэгээд яг тэр үед нь ингээд яг үнэхээр юу ч хиймээргүй санагдана. Бүр ингээд юу ч утгагүй юм шиг байсан. Тэгээ яг уу тэр бол ингээд багаар юу яадаг юм шиг байгаа. Шил өөр нэг бодохгүй сонсохгүй гэдэг шиг нэг юм өөр автоматчлагдсан өөр юм хийж иж жоохон дээрддэг ч юм уу та гэж анзаарсан. Гэхдээ ингээд яг тухайн үед яг нэг чинь хэлдэг шиг юм нэг хүчээр хийх зүйлс биднийг ингээд жоохон ингээд сугалж гаргаж ирдэм үү гэж бас харагдаад байгаа. Тухайн үед яг саяны 8 сард бол би ч хүчээр ном уншиж подкаст хийх болсон байхгүй юу. Тэгээ тэрэн дээр ядж байхад амар хэцүү ном уншаад нөгөө Виктор Франклийн баримтат ном уран зохиолын биш яг нөгөө Аушвицд байсан сэтгэл засалч логотерапист Виктор Франкл гэдэг хүний яг тэр нөгөө амьдралын утга учирын ирэлд гарч байгаа тухай. Тэгээд тэр утга учираа хүн яаж бүтээдэг, тэр нь яаж хүнийг өөрийг нь чирж явдаг тухай нэлээ ийм хүчтэй сургаал байдаг. Яг тэр тухайн ном уншаад бас нэлээ хямралд орсон. Тэрнтэй чинь холбоотой яг тэр нөгөө зохиолчийн мэдрэмжийг ямар хэсгээс гарч ийн гэдгийг мэдрэхийн тулд нөгөө кинонуудыг тэрнтэй холбоотой кинонууд үзээд Шиндлерийн жагсаалт. За тэгэл Анна Франкийн өдрийн тэмдэглэл янз бүрийн нөгөө цэнхэр судалтай онцлогтой хүү тийм Blue Stripe Pajamas энтергээд тэр яг хүнд кинонуудыг үзэж таарсан. Тэгээд ер нь бол яг миний 8 сар бол mental month гэж хэлж болно. Бүр ингээд бүр яг сэтгэл зүйн амар сонин шатанд очсон сар байсан. Тэгээ яг 8 сард чинь бас онцлог нэг хүний номыг уншиж амар их подкастыг сонссон. Тэр болохоор ийм нөгөө юу хүн гүдэг хүн. Дэвид Гоггинс гэдэг нэг ийм гүүгч гэх юм. Одоо яг хийдэг юм нь гэвэл галунтраагч ийм амар сони юмуд хийдэг. Хамгийн хэцүү юмуудыг олж очиж хийдэг. Тэгээ тэр хүний амьдралын туулсан замнал тэгээ ярьж байгаа юмнууд нь одоо нөгөө юмнуудыг ингээд дахин сонсоод энэ хүнтэй яагаад ингэж өөрийгөө амар зовоод юм бол амар ингэж зовох дуртай хүн гэх юм уу тий зовох дуртай байгаа юм эсвэл өөрийгөө ингээл зовоож амьдрдаг хүн байгаа байхгүй бүр хүчээр өөрийгөө зовоодаг тэр хүнээр бол бүр яг 8 сард тэр чигтээ амьсгалсан тэр хүн бас намайг энэ нөгөө хэцүү сэтгэл гутралын ангалаас гарахад бас амар тусалсан гэж бодож байна. Яг тэр хүний одоо ингээд тэр хүн болохоор бүр ингээд өөрийн хүслээрээ зовдөг хүн байгаа байхгүй яг юм хамгийн хэцүү юмнуудыг очиж хийдэг. Тэгээ тийм хамгийн хэцүү үед хүн өөртөө тулдаг гэж аахгүй юу. Яг өөрийнхөө жинхэнэ үр царайг олж хардаг. Тэгээд үнэн гэд бид нэр ингээд цухтдаг нэг зүйл рүү бүр ингээд чичилж харж зогсоод тэр зүйлийн араас нь явдаг хүн байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүн бол надад амар тусалсан. Бид нар ер нь тэрнээс олж би бүр ингээд өмнөх хүчээр марцсан эсвэл ингээд ярмааргүй байдаг эсвэл бүр юм ботмооргүй байдаг. За тэгэл хүүхэд насанд болсон гашуун дурсамжуудаа руугаа ингээд зүхтах биш бүр юм тэднэрлөө ингээд бүр ингээд бүр ширтээд бүр юм нүүр тулах хэрэгтэй гэдгийг амар ойлгосон. Тэгээ тэр бол тэр тийм хүчөөс эхэлж хүн өөрчлөгддөг юм байна. Тэгээд хүн хизээч өөрчлөгдөхгүй байна гэж байхгүй. Өөрчлөгдөж тэнцээ ямар нэг юм хөгж цэцэглэнэ.
Тэгээд хөгжил цэцэглэл чинь хамгийн их бидний өөрчлөлтөг юм болохоор зовлон бэрхшээл саад байдаг гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгэл за одоо яг ингээд тийм нэг юм одоо жишээ нь хэцүү ангал руу явж орсноо. Тийм утга учиргүй санагддаг зүйл дотроос утга учир хайх чинь амар юм сонин юм хязгааргүй хар нүхний ирмэг дээр байгаа юм шиг юм болчих жоохгүй. Хар нүхний ирмэг дээр ингээ уусаад алгуулдаг шүү дээ. Яг нэг тийм нэг юм сонин орчил гэх юм уу тийм орон зай байдаг. Тэгээд тэрийг жоохон ингэж анзаараад яг ер нь яахаараа энэ яг бараг ингээд зүйлдээ энэ яг жирэмсний дараах сэтгэл готрол муу юм уу? Эсвэл би ингээд өмнө нь ингээд мартаа төрөмтлүүлсэн байсан преслэгдсэн мэдрэмжүүдээ одоо л ингэж мэдрээд байгаа юм уу? Одоо ингээд ихэнх ээжүүд чинь маш их ажил хийж агаад төрөөд жоохон ингээд нэг юм автомат юмнууд хийдэг болчихдээ шүү дээ. Гэр цэвэрлэх, хүүхд харах эсвэл ингээд нэг бодох шаардлагагүй юмнууд хийгээд эхлэнгүүт өмнө нь ингээд дарагдсан байсан мэдрэмжүүд нь гэж яг тийм сэтгэл зүйд дээр гарч ирдэг, илэрдэг юм боловч гэж бодсон. Тэгэл ер нь ингээд ухаал ер нь яхаараа ингээд байдаг болчоо. Юу нь утгагүй байгаа. Одоо тэр хин Дэвид Гоггинс бол байнга ингэж аахгүй амар жоохон амар заяа тэр нь ингээд нөгөө нэг inner demons гэж хэлээд байхгүй тэрийг доторх ингээд муухай хэцүү самартахыг хүссэн тэр юм одоо evil одоо бүр юм амар муухай зүйлсээ мартаад ингээд бүр байхгүй юм шиг байгаад байдаг хүмүүс. Тэнгүүд Гоггинс болохоор өдөр болгон тэр ингээд одоо тэднийг аяны шүүгээ ингээд хав дараад хизээч цэвэрлэгээ хийдэггүй гэж үзэх юм бол тэр шүүгээ олгоно ингэж өдөр болгон хаврын цэвэрлэгээ хийдэг гэж байгаа байхгүй. Тэгээ тэр нь нөгөө хамгийн амар нөгөө марафонд урт марафонд гүүхээр хүн угаасаа тийшээ ингэж явж ордог. Хамгийн хэцүү мөчүүдэд буюу ингээд бие махбод ядраад өөрийнхөө хамгийн сул дорой хөлбөртэй уулзаад эхлэх үед тэр харахгүй шүүгээ ингэж өнгөчхөөс өөр аргагүй болдог гэж байгаа байхгүй. Тэгээ тэрнтэй нүр тулаад өдөр болгон цэвэрлэгээ хийж. Тэгэл одоо миний шүүгээнүүд хизээс үл донгоос юм бол гэж бодож мадал тэгснэ. Юуг ингэж амар хүчээр мартах гэж хичээсэн юм бол өөрийнхөө сул дорой байхыг мэдрэх тэр мэдрэмж юм уу? Жишээ нь би өөрийгөө сул дорой гэдгийг мэдрэхээс амар айдаг хүн байгаа байхгүй. Тэгээ энэ мэд амар чухал мэдрэмжүүдийг өнгөчж гаргаж ирэх жах хэвээр байна. Байхгүй юм шиг юусаа аашилж болдоггүй юм байна л гэж сая бол ойлгосон доо. Яа, ямар хүн сонгор юм бэ? Нэр яг нэг тийм гэхээр нэг юм долгион тараад тэр нь ингээ хүн болгон дээр янз бүрийн хэлбэрээр очиод. Тэгээ сая энэ нэг ингээ сонсож ярилцах явцдаа би энэ хоёр номыг хуваалцъя гэж шийдлээ. Энэ 101 би энэ хоёр зурагт номтой өнгөрүүллээ. Тэгээд энэ зурагт номыг болохоор яг охиндоо биш өөртөө бүр зориулж худалдаж аваад тэгээд ерөнхийдөө аз жаргал гуниг энэ мэдрэмжийн тухай гэх юм уу. Тэг яагаад зориулж авсан бэ гэхээр за түрүүнд хэлсэнчлээ энэ 100 ингээд жоохон гунигтай мэдрэмж ихтэй тийм 100 өнгөрсөн. Тэгээд энэ дээрээсээ олбоолаад би айгүй их им гунигтай тааламжгүй дурсамж таагүй дурсамж гунигтай зүйл үйл явдлуудаас амар цухтаадаг хүн гэдгийг мэдсэн. Амар хурдан тэрийг ингэж нөгөө засах гэж оролддог ч юм уу эсвэл мартах гэж оролддог ч юм уу тий. Эсвэл ингэж бүр цухтаадаг тийм төр юм байгаа байхгүй юу. Тэгээд энэ номыг худалдаж зориулж аваад тэгээд гуник гэдэг чинь одоо угаасаа бид нартай хамт оршиж яадаг. Угаасаа бидний нэг хэсэг тийм янз бүрийн тийм жоохон гунигтай мэдрэмж гунигтай дурсамж те үйл явдал энэ бүх зүйл чинь ингээд надтай хамт угаасаа оршицгоо гэдгийг хүлээн зөвшөөрөхөд энэ ном тусалсан. Тэг өөрийнхөө сэтгэл зүйд зориулж баг энэ номыг хөтэлж авсан юм байна шээ. Тэгээд Эва Элленд гэд герман зохиолч зураачийн ийм хоёр одоо хос ном гэхээр хэм үү юу гэх цуврал тийм ном байгаа. Тэгээ энэ болохоор энэ номын хэвлэлт зураглал сонголт бүр амир хөөрх маш гоё ном байгаа. Бэлээ. Тэгээ ер нь бол ийм уйтгар гуниг хэцүү зүйл гэдэг чинь нөгөө чамтай хамтар ингээд байгаа шүү гэдгийг надад ойлгуулсан ийм уг нь бол тэрийг мэдж байгаа шүү дээ онлынхоо хувьд тий мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь ингээд нөгөө одоо ойлгоно ухамсарлан гэдэг чинь бас нэг өөр зүйл байгаа юм л да. Тэгэнгүүт энэ ном надад үнэхээр тусалсан энэ зуныг яг ингэж жоохон одоо бясалгаж өнгөрөөх гэх юм хүлэн зөвшөөрч өнгөрөөх гэдэг гоё тусалсан юм ном байгаа. Тэгээ энэ гуниг гэдэг чинь одоо чамтай хамт байна. Тэр бол одоо
зүгээр л буудан дээр сууж байхад чинь ирээд чамайг нөмөрч аваад тэгэл чамайг хүнд амьсгал юу лээ амьсгалахад хүртэл хүнд болгоол те. Ингээл хэцүү байлгана. Дагаж яваал. Тий, байнгын дагаж аваал юу ч хийсэн хамт байгаа л те. Ингээд чамтай хамт ийм гуниг муниг гэдэг юм ч байнга хамт байдгийг шүү гэдгийг чинь гэдгийг илэрхийлж байгаа юм. Гэхдээ энэ бол бас ингээ маргааш өглөө шинэ өдөр эхлэхэд бас бүх зүйл дуусах зүйл дуусаад шинэ өдөр ингээд нар мантахад те бүх зүйл гоё болно гэдгийг сануулсан. Тийм. Тэгээд заавал тэр гонигтай зүйлээс, хэцүү зүйлээс, эсвэл таагүй мэдрэмжүүдээс зүгтахгүйгээр бас хамт оршиж болно гэдгийг надад амар хөрхнөр ойлгосон энэ номын зурагт ном. Тэгээ аз жаргалч гэсэн ялгаагүй. Үргэлж чиний дэргэд байдаг. Тэгээд хөөцөлдөх тусам чамаас асарч одно, эрвэх хишигдүүлээд яваад өгөн тий. Яг ингээд хөөцөлдөхгүйгээр одоо яг одоогоо мэдрээд ингээд оршоод тэгээд хайртай хүмүүсээ хайрлаад дуртай зүйлээ хийгээд байх тэр үед чинь угаасаа аз жаргал чинь ямар нэг байдлаар жижиг том ямар нэг байдлаар чамтай хамт оршиж байна гэдгийг бас энэ аюу хөөрхөн илэрхийлсэн. Бас байн хамт байхгүй. Дандаа хүн аз жаргалтай байна гэж мэдээж хэрэг байхгүй. Дандаа аз жаргалтай мэдрэмжтэй, амжилттай байна гэдэг бол угаасаа энэ чинь амьдрал тийм байхгүй шүү дээ. Гэхдээ тэрийг хүлээн зөвшөөрж ойлгоно гэдэг чинь бас нэг тэм зүйл байгаа байхгүй. Тэнгүүд одоо бид нар ингээл хүүхдүүдтэй мэдрэмжийн цуврал гээл нэг мас өдрө хөрхөн ном байдаг чинь мэдрэмж танилцуулна гэдэг шиг. Яг тэрэн шиг бид нар томчууд өөртөө ч гэсэндээ тэр мэдрэмжийг таньж мэдээд хүлээн зөвшөөрөөд тэгээ тэрнтэйгээ хамт байгаад хамт оршоод дотроо чамтай хамт тэр мэдрэмжүүд чи амьдарч яах гэдгийг бас хүлээн зөвшөөрөх тийм үе хэрэгтэй байд юм бэлээ. Тэгээ энэ ямар ч гэсэн энэ хоёр номын ачаар надад тимэт нэр энэ хоёр чинь угаасаа нэг өдөр нь гоник байгаал нэг өдөр нь жаргалаа гаал те нэг өдөр нь зовлон ирээл тэгэл хүн дандаа зовлоо гээл гунахгүй жаргалаа гээл ташуурахгүй шүү дээ ер нь бол те. Тэгээ ингээд энэ бүх зүйлээ илчилж байгаа гэдгийг айгүй гоёор ойлгуулсан зурагт ном. Тэгээ миний баг энэ 100 уншсан. Бүрсээ байг өөртөө л уншиж өгсөн заяа охиндоо уншиж өгөхгүй. Би өөртөө л уншиж өгсөн. Мэдээж охиноо иймэрхүү зүйлийг нэг надтай ярилцаад ойлгуулах боломжтой. Тэр насны ирэхэд би угаасаа гоё ярилцаал те. Тэгнэ. Тэгээ энэ удаад бол ингээ өөртөө уншиж өгсөн. Амар хөөрхөн ном байсан. Бүр үнэхээр хайрласан заяа. Тэгээ энэ номын нөгөө үг зохиол тэгээд зураглал, хэвлэлт бас амар гоё. Би ч нөө номын хэвлэлт буюу тэр хэрэглэхэд ямар шүү байна вэ те гэдэгт бас амар анхаарал хандуулдаг байхгүй. Тэнгүүд энэ номын хэвлэлт бас амар гоё байсан. Тэгээд ер нь бол яг энэ мэдрэмжүүдийг нөгөө би чинь жоохон яаруу амар хурдан тавьж явуулах гал амар хурдан мартах гал эсвэл амар гоё жаргалтай болох гал те. Яг тэгдэг юм баггүй юу. Би анхны подкастн дээр нөгөө юм сэтгэл заслын сургалтанд сууж байсан гэж ярьж байсан шүү дээ. Тэрэн дээр одоо би тэрийг эргээ ботгоор тэр надад маш сайнаар ингэж өөр дөнгө өгсөн. Гэтэ эргээ ботонгот би бүр амар яарсан байхгүй юу. Зүгээр хэдэн сарын өмнө болсон юм гээд хэдэн сарын дараа мартах гад ч юм уу те. Тэгсэн чинь сэтгэл санааны байдал гэдэг чинь угаасаа ер нь хүний амьдрал тохиож байгаа зүйл чинь угаасаа юу гэдэг 3 сарын дараа марчдаг юм бол одоо тэгэл тийм гэж юу байх вэ те. Тэгэхээр чинь амар яаруу гэдгээ ойлгоод хугацаа ордог тийм. Тэгээ номоор дамжуулж айгу нөгөө тэрийг ойлгосон бас. Тиймэрхүү ном бол бас амар ичтэй зүйл байгаа юм л та. Тэгээ амар бясалгасан. Энэ номоор дамжуулж өөртөөгөө ярилцаж чи энийг үлдээн энэтэй хамт энэ мэдрэмжтэйгээ хамт амьдрна. Эсвэл энийг үнэхээр тавьж явуулъя. Энэ бол бас ингээд миний амьдрал байж болохооргүй тийм хэцүү мэдрэмж энийг тавьж явуулъя гээл те. Эсвэл аз жаргалтай үедээ яг аз жаргалтай байгаагаа бас тухайн цаг үед нь олж хардаг ч юм уу. Эсвэл аз жаргалтай байсныг амар гоё дурсаж чаддаг ч юм уу тэгэл бүх зүйл дээр ер нь энэ хоёр мэдрэмж чинь л ингээл угаасаа хоёр туйлд байна гэж байхгүй. Гэхдээ энийг ингээд зөв зохион хийдэг лээ. Зөв менеж хийж ингэж бас байх үе ирдэг юм шиг санагдсан. Тэгэл гонигтай байгаагаа гоё хүлэншөөрөөл ингээл оршоол. Az жаргалтайгаа олж хараад оршоол. Тэгэхэд бол амар тусалсан тийм зурагт ном байна. Ямар гоё. Би нэг нөгөө анх зурагт номын клуб дээр луна авчирч үзүүлжсэн. Энэ мөнгө л арай өөр илүү. Яг энэ нэсэн тийм. Нөгөө зүйл авцтай хөлтсөн. Хатуу зүйл ингээд хоёр байдгийн зүйлнийг нь авчирч биднэрт уншиж өгчээсэн. Тэгээ яг мэдрэмжээ сэдвтэй дугаар дээр нь тэгжсэн. Тэгээ яг тэгэл бодоод ах тусам одоо энэ мэдрэмжүүд нэгээ өдөөж нэгээ үүсгэснээ ингээд холилдож би бинийгээ
дэмжиж байдаг зүйлс юм шиг санагдаад байгаа юм да. Одоо жишээ нь бүтэн амьдралжингаа аз жаргалтай байна гэж байхгүй шүү дээ. Бүр ингээд амьдралаа утга учраа нэг үгээр тодорхойлгол тийм би л хизээч аз жаргал гэж хэлэхгүй. Энэ бол бүр юм цус гарсан тэмцэл, адал явдал, зовлон, саад, бэрхшээл тэр болгоныг ингэж давж туулсан мөч болгон дээр гоё аз жаргал бахархсан юм мэдрэмж авдаг ч юм уу те. Даавч чадаагүй алдаа оноон дээрээ суралцдаг ч юм уу. Яг тэр болгон чинь хизээч нийлээд нэг л ганцхан аз жаргал биш байхгүй юу? Бусд нь бие биенийг ингэж үүтгэж байгаа ийм сав одоо нөгөө дид мэдрэмжүүд юм уу л гэж харагдаад ойлгогдоод байгаа. Тэгэл тэггүй одоо ингэж сүулт бишээ ингэ нөгөө янз бүрийн ингээд өөртөө нүүр тулдаг ч юм уу эсвэл утга учраа ингээд жоохон мартаад эсвэл бүр юм нөгөө алсрах гад жоохон төөрөгдөх гээд байгаа үедээ зүгээр ингээд нөгөө deathbed буюу өхлийн орон дээрээ ингээд бүр хамгийн сүүлийн эцсийн мөчөө хүлээгээд хөвтөж явах үеэ ингээд боддог байхгүй юу. Тэг ингээд одоо яг тэр мөчөд чинь хүн амьдралаа бүр хамгийн ихээр бодож тунгаана. Миний амьдрал ямар байсан бэ? Яалаа? Би утга учиртай хангалттай утга учиртай амьдарч чадсан уу гэдэг юм нэг шүүлт гэдэг шиг тийм үе яваад байхгүй яг ингээд өхлийн орон дээр хөвтцсэн тий хүүхдүүд одоо хөшөрсөн ч бай өвчтэй ингээд янз бүрийн залгуу болсон ч бай тий тэгээд бодож явах үеэ ингээд бодохоор яг ингээд өдөр болгон тэр мөчөд бодох надад төрөх тэр сэтгэлийн баяр цэнгэл ч гэдэм үү эсвэл яг тэр мөчөд намайг ингэж амьд байгаад бүр ингээд амар талархаж баярлах яг тэр зүйлсийг одоо миний туулж байгаа өдөр бүрийн мөч бүр үүсгэж байгаа юм байна гэж би ингээд тэндээс жишээ нь утга учирын мэдрэмж амар хүчтэй авдаг ч юм уу тий ингээд зүгээр хий хоосон өнгөрүүлэх юм уу эсвэл юу гэдэг хүүхд ингээд ач нар зээ нар ингээд олон үеэр дурсагдах тийм том юм хиймээр байгаа мó эсвэл ингээд яамаар байна яг тэр бүхэн чинь яг энэ мөчөд надаа миний гарт яг одоо байгаа гэдгээл амир ингэж буцаж яг тэр мөч рүү очтой юм шиг байгаа. Би бүр яг нөгөө зурагт номын зохиол дээр гацаад авах үедээ бас яг ингэж боддог хгүй юу. Яг ингээд номыг уншаад байж байгаа хүүхэд яг юу мэдрэх хэвээр юм. Ёстой гэх юм уу эсвэл зүгээр ингээд хөгжилтөө тоглоом тоглож байгаа юм шиг мэдрэмж төрүүлж болно шүү дээ. Тийм байх юм уу эсвэл зүгээр тэгээд хөрхөн ингээд хөгжилтөө хөнгөн тоглоод өнгөрөх нь номын чин зорилго бол яг тэрүүгээрээ л номоо ингээд одоо бичихэд болох юм шүү. Хитрхи их амар бодоод байгаа юм шүү гэж өөрийгөө ингээд жоох алгадаг байхгүй. Тэгэхээр арай нэг юм жоохон заа нэрээ зааж гараа гэдэг жоохон тийм мэдрэмжүүд төрдөг. Саанд орж байна. Хоёлаа яг юу ч яриад байгаа юм бэ? Сэтгэл зүүн подкаст болоод нөө. Сүүлдээ бүр амьдралын утга учир утга цэнтрээр. Тэгээ яг угаасаа л саяны 100 бит хоёрыг харуулж байна. Саяны 100 бит хоёрын хувьд ийм зүгээр нэг энгийн 100 байгаагүй нь амар харагдаж байна. Яагаад гэвэл хүн сөрөг мэдрэмжтэй тэгээл юм хүнд хэцүү юмтай нүүр тулах тусам өөрлөгөөл өнгөдөг байгаа хгүй. Угаасаа тэгжиж давж туулна гэдэг нь бол амар ойлгогдлоо. Төрний нөгөө нэг яриан дээр тэр гүйлтийн хөнгүүч хүнтэй тэр нөгөө шүүгээ онгоолгоод тэр өнгөчөөд дэлхийг ачиж цэвэрлэлээ л те. Хаврын цэвэрлэгээ тийм их цэвэрлэгээ хийгээл. Яг л тэрэн шиг яг хэцүү таагүй зүйлээс цухтаана гэдэг чинь угаасаа бүр ямар сэн. Ер нь бол тийм агаарын юм байна гэж би бодсон. Тэгээд энийг зориудаар болон зориуд бусаар болон зориудаар ер нь яг нүүр тулах юмтайгаа тулж иж хүн яг юм газар дээр бууддаг юм шиг мэдрэмжийг өнгөрсөн цунаа төрж байгаа байхгүй. Тэгээ санагдсан. Тэгээд ёстол тэр шүүгийг хав дарахын оронд онгоолгож үзээд нэг хаалгыг юм ч юм уу тий бүтнээр нь биш юм а гэхэд нэг хаалгыг ингээ онгоолгож үзээ. Шагааж хардаг өгөө тий. Ядаж шагааж хардаг юм. Эсвэл тэрийг нэг онгоолгох тухай боддог ч юм уу тий. Бага даа. Тэнгүүд чи одоо ингээл эргээ ботонгууд үнэхээр ботхыг хүсгүй байгаа зүйл ингээд амьдралд зөндөл тохиодог байгаа байхгүй юу. Тэгээд мэдээч хэрэгт ингээл орхих зүйлээ орхиол цаашаа явна. Гэхдээ бас зарим дээр нь анализ хийж цаашаа явахын тулд бас тий зарим дээр нь анализ хийж эргэж харж тэр шүгээг онгоолгож өнгөчж цэвэрлэж
Тэгээ гаргаж хаях юмаа гаргаж хаяад тэгээ арчих зүрх юмаа зүлгээд тийм нэг юм зохих анхаарал хандуулаад тэрийг ингээд нийгмөр юу байхгүй бол тэр нь дараа нь нөгөө Фройдын хэлдгээр бүр илүү царай муутайгаар ирж зовоорно гэдэг шиг те бүр илүү амар шиг юм болж эргэж ирээд байгаа байхгүй. Тэр ингээ хэлбэрийн өөрчлөлөө бүр амар мангас. Тэгээ бодохгүй байна, тэрийг уудалж гарахгүй байна гэдэг чинь ингээ мартсан гэсэн үг ш. Угаасаа л зүгээр хав дараа л яваад байгаа л ингээл тоос нь нэмэгдээл тэгмэл ингээл нэг амьдарч байгаа эрийг харсан чинь бүр ингээл энд нэг юм бугалцсан ч юм уу тий. Дандаа юу гэдгийг мэдэхгүй байгаад тахар ч амар утгагүй хаанц тий. Тэгэхээр чи ингээд нөгөө та одоо юу гэдгийг таагүй зүйл төрж байгаа үед нь өөртөөгөө ер нь ингэж холбогдоод тэр шүгээг ачиж цэвэрлэх хэрэгтэй тийм цаг үе бас угаасаа мэдээж байнга бол ирэхгүй. Тэгээ байнга тэрний тухай хүн бодно гэж мэдээж байхгүй. Гэхдээ яг цохистой үеүүдэд нь нүр тулаалтай. Сайхан арчиж зүлгээд хаяхыг нь хаяад ер нь тех стан бэлээ. Тэгээд 100 нэрээ бас бясалгал хийсэн. Тэгээд нөгөө 7 хүрд энерги гэдэг зүйлүүд надад бас айгүй таалагддаг. Одоо жоохон судалдаг гэх юм уу. Тэгээд тэрэндээ тохирсон бас тийм дасгал, йог энтер хийсэн. Тэгээд сэтгэл санаагаа зарим нөгөө түр орхих үед нь орхиод засаж ингэж нөгөө халамжлах үед нь сэтгэл санаагаа халамжлаад тэгээд бүр тоохгүй үедээ тоохгүй байгаад тэгээд ер нь янз бүрээр үзэл тэгж өнгөрөөсөн доо. Амар утга учиртай л зам байна да. Надад бол амар утга учиртай л зам санагдаад байгаа шүү дээ. Өөрийгөө мартцсан өөрийгөө сэрэж байгаа ч юм. Сэрээ чи яг чи муу юм уу? Энэ яг жинхэнэ чи юу гэж би. Тэрийг бодох зам болсон. Тэрийг бодсон зам болсон байна бид хоёрын хувьд тий. Энэ олон сарын дараа имерхүү зүйл ярилцаа сууж байна. Тэр намтай хүүхдийн яг дараахантай уган подкаст тэгэл ойрын сонирхогч амар хүссэн шүү дээ. Тэгэл ойрын сонирхогчнаа л яриад гоё нэг дугаар хийж игээл тэгсэн. Тэгэл ерөөсөө цаг зав ер нь нэг тийм тохирон бүрдэхгүй байсаар агаал олон сарын дараа болцсон юм. Тэгтээ яриад ангууд угаасаа ярих юм амар их. Тэгээд ерөнхийдөө нөгөө номоор дамжуулан ойлгож байгаа зурагт ном те ер нь номоор ном бүтээлээр дамжуулан урлагаар дамжуулан ойлгож байгаа зүйлүүд бас зөндөө байна. Тэгээ бид хоёрыг чи одоо холбож байгаа чинь зурагт ном шүү дээ. Тэгээд тэр юугаараа одоо иргэн уулзж байгаа да гоё юм. Нэрд чинь бөөжөд уншиж өгч байгаа ном гэвэл энэ нэг юм нэттэй. Оо за. Хуучин нөгөө номын баяраас хуучин номын худалдаанаас олж авч ирсэн нэх нэттэй ном. Би хин бэ? Намайг таагаарай илүү. Энийг орчуулж харсан тэгсэн чинь тэгсэн байсан. Энэ номын хүүрнэгчийг таах хэвээр. Оо за. Амар хөөрхөн. Тэгээд ийм 33 амьтан гарна. Амар олон төрлийн амьтан. Тэгэл одоо ингээд энэ дээр нь хулган тэр мэр гээд нэр өгсөн юм уу? Эсвэл яг тэр амьтныхаа нэрийг бичсэн юм шүү. Тэгээд бид нэр ингээд нэг асуулт асуусан. Энэ 33 амьтнаас намайг олоорой гэсэн байгаа юм шүү. Тэгээд би зураг авах гэж байна. Бүгдээрээ барай эзлэрээ 19 8 7 гэж тоолох хэрэгтэй байхгүй. Тэгээд гэж бүгдээрээ ахуулж байгаа зургаа чүк гэд. Янзаар үл энэ тэр амьтных нь нэг чих гарцсан байдаг. Тэг ингээд за юу нөгөө агаарт гарах өдрийн өглөө гэж байгаа. Тэгээд тоолж эхэлдэг байхгүй. 12 амьтан нь нүүрээ угааж байна. 12 нь унтаж байна. 11 нь нүүрээ угааж байна. 10 нь хол идж байна гэд. Зарим нь унтцсан, зарим нь бидсэж босцсон. Биш ингээ нүүр гараа угаацсан. Дараа нь 9 нь бидсэж байна, 8 нь хуцаа өмсөж байна. Бэлэн болж юм болж гэсэн. Тэгээд бидсэж байгаа надад. Тийм энэ бидсэж байгаа хэсэг харуулах нь надад бүр амар чухал аа. Ягаад гэвэл нөө бөөжөө кошоконд сурж байхгүй юу? Бараг амар олон сар болж байна яг сурах гад. Тэг манай ерөөс дандаа юм осол гараастай. Өө тийм үү. Тийм өмдөндөө аваастай. Тэнгүүт нь яг кошоконд суух үед нь энийг гаргаж ирж байгаа л за энэ усны өхөр ингэж юм тэр ингэж юм тэр тэгж юм тэр тэгж юм гээд самгчаа яаж юм энэ тэр нь хаана байна анааш нь гэл ингээл олуулаад байдаг тэрэн дээр бүр амар хэрэгтэй байгаа. Тэгээ энэ бүгд амар зарим кошокон дээр суудсан. Тэгээ хувцаач өмсөөл хоолооч идэл тэгээ юмаа идэхгүй байвал энийг зааж байгаа л тэр самгчийн жин мэдчин гээд ингээд амар харуулж тэгэхээр амар дуурайж үзэх хандлагатай. Тэгээ 8 бол 7 6 бүлэгт хуваагдлаа лөө ингээд тэр тоон ингээ багасаад байхгүй. Тийм байна. Тийм 5 бүлэгт хуваагдлаа. Тэгснээ
5 тавуулаа 7 вагоны нэгэнд ингээд орлоо гэж. Тэгээд хин нь унгачваа гэх нэг нь зүгээр гоцсон байт. Тэгээд эндээс нь манай хөлт одоо бүр ингээ машины бүр амар сонирхолтой болсон. Бүх машинууд нэгээр нь заагаад баг ингээ 5 удаа ингэж тойруулж асуудаг нэг удаа ярихтаа. Тэгэл алюмины модон дээр байгаа 5 амтны нэг нь бий гэж мэгэл. Тэгснэ хөгжим тоглож байгаа 4 амтны нэг нь бий гэж мэг. Тэг ингээ шавар суудсан 3 амтны нэг нь бий гэдэг байна. Хөөх юм бэ. Тэг ингээд нөгөө жинхэнэ цуслангийн юу яваад байгаа хгүй тий биш нэг магаарт гарч байгаа өдөр. Тэг бутанд нуугдсан 3 амтны нэг нь бий. Бутанд нэг 3 амт бий. Тэгэл оройн нь тоолол 19-8 гээл салют буудлаа шүү гэснэ ингээд. Хөөх Амар хөөх. амар гоё хөвлөн бэлдээ. Харин тэгэл энэ хэсэг нь угаасаа хүүхдүүдийг шоконд оруулаа. Салют буудчлаа. Бид 33-лаа байна гэлтгснэ. Тэдэн унтжээ. 2 нь унтаагүй байна. Нэг нь би гэж ингээд тэгснэ хамгийн сүүлд нь би хэн байсан бэ? Йоо яа хөөх юм бэ. Тэн заа байна гэж бүгд тэрийг болох юм шиг байна. Амарлаг. Чистэн нэр лаг ном болох юм аа. Амар хуучирсан нэг ном донд байсан шүү дээ. Би хуучны номнууд дотор эд шүү дээ. Тэр дотроос олсон. Энэ амар хөөрхөн ном бил. Энийг ойр тэгэл кошок нөгөө хүн зэдв рүү орох гэж яаж хатаал бүжөд уншиж өгөөлгаа. Тэгээд энэ мангасуудын орондоо угаасаа уншуулсаар л байгаа. Манад нөгөө хан дээр яг энэ зураг нь идэх байхгүй. Тэг Максаас ханахаараа яг тэрийг заадаг. Яг энэ зураг нь идэг. Аха. Тэгэл Макс чон гингүүд Макс руу цаагаал. Одоо манай охины нөгөө холбож ойлгох юм ингээд чадвар нь гэх юм уу. Тэг сая хөдөө бахта нөгөө хоньыг морийг морь тэгэл өмбөө жижиг өмбөг харахаараа өмбөө гэл тэгэл ер нь бүгдийг нэрлэл сурж байгаа байхгүй. Тэг гэртээ ирснийхаа дараа нөгөө ингээд ном үзэнгүүд одоо ямар нэг амтан тэнд харсан амтан гарангууд ингээд яг тийм сандын шиг байгаа толгойд нь орж ирээд тэгснэ ингээд нэг ном уншижсэн чинь тийм мотоцикл байсан байхгүй тэгсэн чинь өвөө мадик гэдэг хэлээд байгаа байхгүй тэнгүүд ингээд тийм тэнд харсан өвөөгийнх мотоцикл тэр номон дээр гараад ирж байгаа байхгүй тэнгүүд чинь ингээд хүүхэдтэйгээ ярилцахад бүр амар хөөрхөн эн чин тэр ийштэй тэр чинь энэ ийштэй гэдэг хүүхэд би заасан заахаагүй шууд тэр чинь ингээд угаасаа өмнө нь хаана харлаа гэдгийг мэдээд тэр нэг номон дээр одоо ялангуяа Эрик Карлын номон дээр чинь ингээд номнууд дээр нүрэн давтагддаг шүү дээ. Тэнгүүд энэ дээр гарсан алим тэрэн дээр гарсан алим байгаа. Тэнгүүд ингээд зэрэгцүүлж тавьснаа ингээд хоёулангийн загаа алим байна гэл ерөөдөө яг тэгж холбоод тэг өмнөх тэр нэг оюун санаанд одоо санамжинд байгаа зүйлтэй энэ төр холбооч энэ төр сураад байгаа шүү дээ. Өөгийн мотоцикл байна энэ төр гэж мэлтэй. Харин тийм тэр чадвар нь айгүй сайн төлөвшөж эхэлж илээ. Тэгээд яг бүрэн хилд ороогүй байгаа ч гэсэндээ ерөөхдөө нөгөө мэдээд байгаа юмнуудаа хэлж сурч марцсан харин тийм. Манай хүүхд нөгөө машинд бүр ингээд бүр амар яагаад юм бүү мэд ингээд дугуйтай юм харуул бүр энэ тэрэг мэрэг тэлэш мэлэш юу л байна. Бүх номон дээрээс дугуйтай юм төрүүлж олж хараад энэ гэл цаа. Тэгэл нөгөө аав нь машиндаа ядж байхад нөгөө өрүүлээ ингээд бариулаад зүлцэн. Тэгээ тэрийг ингээл баян ингээл тэгээ хаалга руу заагаал одоо яв. Ингээл бараг одоо яг гарна марна яг тэрийг одоо ингээ барих гэж амар тэрэндээ хоббитэй. Тэгээ одоо энэ минь дээр гарч байгаа тэр агуултай л юм байвал тэгэл энэ юу вэ гэж бүр гайхаад энэ номын нэрээ барьж үзтээ. Би чинь амар гой зурагтай өстой гоё юм л. Дэс нь гарснаас хойш барьж үзэг богоо. Би болохоор өөрөө энэ 100 нурган зохиолын ном бараг уншаагүй юм байна. Нэг ном уншсан, нэг ч гэж нэг хэдэн ном уншсан нь энэ Moments and the Great Flood, Моминчууд ба агва үер, агва их юутгэл гэх юм уу. Энэ амар гоё зохиол бүр 49-45 он гарсан. Финляндийн Тове Янсен гэдэг нэг бүр амар хайртай зохиолчийн цуврал хүүхэлтэй кино тэгээл чихмэл мэхмэл тавгны сетмет бүх юм дээр ингээл хэвлэгдээл дэвтэр номж гараал комикч гараал маш олон имерж дэлхийд даяар төгсөн юм зохиол. Тэгээд энэ зохиолын Comet
Moomin and in the Comet Land гэдэг бас энэний дараагийн зохиолтой ингээд юу асан. Тэгээд Moomin-ий зохиолыг гэрнгээсээ гаргахыг хүсэж хүлээж догдолж зорж ажиллаж байна. Тэгээ хамгийн анхны энэ зохиол нь гар ул төрүүлж гарах байх. Гэхдээ мэдээж орчуулагдах болохоор нэлээд удна. Тэгээ нөгөө зохиол би яг нөгөө эрхийн хөөцөлдөж байхад young adult novel гэж байдаг шүү дээ. Тийм залуу өсвөр уншиж сурсан ийм хүүхдүүдийн зохиол гэж асуусан чи яг ч young adult novel биш ээ. Томчуудад ер нь бол зориулсан. Бүх насных уншиж болно. Ер нь баг их уншигч нар нь томчууд байдаг гэж бас өөрөө хэлж илээ. Тэгээ энэ зураг хосолсон. Манай энэ Tove Jansson гээд өөрөө зураач. Гоё уран зураг хүртэл зурдаг. Нэг Hobbit-ийг өөрийнх нь хувилбараар бас зурсан хувилбар байдаг. Энэ Финлянд зохиолж байгаа. Тэгээ энэ айгүй олон цуврал яг их зохиолууд нь бол бүр ийм олон. Нэг нь яг миний уншиж байгаа нь байхгүй. Moomin Valid болж байгаа адал явдал гэх юм уу те. Moomin Troll гэж бас хэлдэг. Moomi орсууд бол Moomi гэж хэлнэ. Нэг юм одоо яг усны үхэр шиг гэхдээ тэгж хэлбэл хэд нэр өөрсдөө амар дурггүй. Тийм усны үхэр шиг хэлбэртэй гэхдээ амар хөөхөн нэг юм яг анимашн дээр бол бүр амар хөөхөн зурагдсан байдаг. Хуучны 90-ад оны зураг нь анимашн амар хөөхөн. Тэгээ юу болгон дээр юм гоё нэмэлт зургуудтай. Тэгээ зураач өөрөө зурсан болохоор илүү зохиолыг гоё яадаг. Тэгээд Ghibli студийн манай нөгөө Miyazaki гой уншдаг энэ хүний. Тэгээ нөгөө зохиолууд дээр нь гардаг жижиг хөөрхөн юм сүнс мүнс ингээд янз бүрийн яг тийм юмд амар их гардаг. Тэрний их нь энэ Tove Jansson тавьсан юм шиг байлээ. Тэгээ энэ зохиол нь амар юм гоё шидлэг амар гоё зохиолууд байдаг. Тэгээд монгол хэлээр гаргахаар зорж ажиллаж байна. Гараасай гэж тэгсэн ядан хүлээж байна. Гоё юм бэ. Тэгээ ойрд би энийг уншсан. Чи гоё уран зохиол ном юу уншив? Би харин уншсан номнуудаас нэг л ном авчирлаа. Одод талдаа буцгасан гээд намтар дурсамж гэхүү. Тэгээ энэ ном нь болохоор Балдангийн Цэвмаа гээд өвөр Монголын эмэгтэй яг одоо бод түүхээс бичсэн Япон зохиолч ном байхгүй юу? Тэгээ яг одоо хамт байгаа тэр сторинуудыг нь сонсоод тэгээд ерөөхдөө нэг уран зохиолын хэлбэрт оруулаад бичсэн юм ном байгаа. Тэгээ энэ ном болохоор одоо ер нь ойрноос дахиж унших төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд би ном уншихдаа ер нь тодруулж, зурж, тэмдэглэж унших дуртай. Тэгээд өмнөх уншилтан дээр ягаад ч юм мэдгүй нуглаад орхисон нөгөө яг тэгж уншаагүй. Тэгээд нүн тэгэхээр илүү бүрэн өөр юм шигдэг миний хувьд болохоор амтлаад. Тэгээ одоо энэ номоо ямар ч байсан сүлүүд дахиж эргэж хараад бүр тодруулах юм уу тодруулаад ингэж уншихаар төлөвлөж байна. Хүний сэтгэлийн хат гэж юу байдаг? Тэгээд эх орондоо одоо тэр их соёлтэй хэл тэрэндээ үнэнч байна гэж юу хэлдгийг бол энэс бүр амар өндөрцөн тийм гоё ном байсан. Тэгээд ерөөсөө нөгөө хүний нэг үеийн амьдрал чинь нөгөө олон тийм тухайн цаг үеийн нэг юм гэрч болдог шүү дээ. Энэ хүний амьдрал бол зүгээр тэр хятадд очиж тэгэж амьдралтай өвөр Монголд буратад ингээ байгаа л тэгээ сүүлдээ Монголд ирж арай амар тавь амьдрсан. Гэхдээ нөхөр нь бол одоо нөгөө яг тэр өвөр Монголд бол амар зовлон үзэж яг чи шоронгийн оролт бараг л гэл хамаг амьдрал нь бараг тийм өнгөрсөн тийм байгаа хгүй. Тэгээд яг энэ номноос хамгийн таалагдсан зүйл гоё бодогдсон зүйл юу гэхээр нөгөө хүн эх оронтой байх, эх орныхоо тэр одоо их хэл соёл тэрний төлөө цохилох зүрхтэй байна гэж ямар амар хүчтэй зүйл байдгийг тэрний төлөө дугуурч ингэж нэг насныхаа амьдралыг зовлон дунааж байгаа ч гэсэндээ тэр хүн цэнийг авчулдгийн тулд ямар их тийм нөгөө төсвөр төвчээр гаргадаг юм бэ гэдгийг бол энэ юмнаас миний хувьд мэдэрсэн. Тэгээд ойр үе дахиад ч уншиж бүр дахиж өөр юм болгох тийм хүсэлтэй байгаа. Тэгээд энэ номыг өнгөрсөн 100 бас уншсан гоё ном маань байсан. Тэгээд Rhythm Publishing-аас хэвлэж гаргасан. Rhythm Publishing-аас тийм. Манай нөгөө асарчин Philosophy Publishing биш Philosophy номын дэлгүүрийн хажууд бас хамт гардаг. Нэг өрөөнд байдаг. Нэг өрөөний хоёр хаана. Тэгээ манай нэг нөгөө Philosophy номын дэлгүүрт бас энэ ном байршиж байгаа. Rhythm-ийн номнууд бүгд манай асарт гарна. Тэгээ яг энэ бас миний уншлагын лист чагсаалтан дотор байгаа. Ямар юм нэр нь ингээд нэг яг амар сонин ингээ сонирхол татчих байхгүй яг буцагсан гэдэг чинь гэртээ байж байгаа гэртээ ч юм уу те нэг сэтгэлд байдаг газараа байхгүй болчоод буцаж очих хэрэг тийм амар агуу их хүсэл байгаа юм байна л гэж бодогдсон доо.
Тэгэл ерөөсөө нөгөө нэг тухайн цаг үеийн гэдэг гэрч болцсон хүн байгаа байхгүй. Тэр нь бүр амар. Тэгээд одоо яг энэ дээр нэг юм метршгүй гэдэг үг хэрэглээд байгаа шүү дээ. Яг л метршгүй гэж юу байдгийг энэ номноос бууж өгөхгүй. Тэгээ юу тал нутгийн тэмдэглэл гээд бас тэр зохиолчийнх нь монголоор одоо Шибар Ютарогийн ном. Жаргал сайхан гэдэг орчуулдаг манай Муракамигийн агуу их орчуулдаг. Тэгээ жаргал сайхан ихт бас яг тэр ард нь нөгөө нэг цэвмэ gooтай юм яриа сууж байгаа тэр тэмдэглэлийнх нь юу байгаа. Тийм. Зураг энэ төр байгаа тийм. Тэгээ Шибар Ютарогийн зохиол юм уу тий? Зохиолыг орчуулсан. Тийм орчуулсан. Энэ тийм байна юм байна шүү дээ тий. Улаанбаатар хотод ингээ амьдарч ирсэн хаан тэр ингээ бас хүүрэнсэн тэр хэсэг нь бас амар хөөш. За тэр үед яг энэ хүн гэж амьдарч ирсэн юм байна. Улаанбаатар зочид бодол юм байсан юм байна тэргээд тэр зүйлүүд нь амар төсөөлж бас уншсан. Сонирхолтой гоё сонин содон ном байна. Шин тий үүнийг англи ном уншсан тэрийг орхисон юм байна. Пати Смитийн ном шүү дээ. Тийм тэр бас амар гоёсан. Тэр яг нэг тийм яг сүнсэд ичиж байгаа юм шиг санагдсан. Тэр ч бас нэг юм урлын хүн байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд л тэн дээр гарч байгаа юм үгийн сонголт Монголд яг нэг миний дуртай. Тэнгүүд би ингээ өөрийгөө нөгөө ингээ түр зур орхисон байсан тэр мэдрэмжүүдийг тэр номоор дамжуулж амар гоё сэргсэн. Тийм нэг чинь зохиолч дуу зохиогч. Яруу найрагч. Тэгээ одоо би нөгөө амьдрдсан билээ. Тэгээд бүр бурал болсон. Тэгсэн стич стил алтаагүй. Яг тэр зөндөө юм ярьлаа да. Сониа чи ер нь яриа дуустгүй юм байна. Дуусгүй байна. Яриаггүй юм бас зөндөө байна. Гэтэ яг бай. Дараа нь тэгж бод ярьж явах угаасаа зөндөө бисад гарах байх. Харин тийм. Дараа угаасаа дүрстэй болсон юм чинь зөндөө ном харуулж байгаа дээрээ. Харин тийм харуулж гад ярих нь бүр амар гоё юм байна. Дараагийн дугаар дээр дугаар маань сэдвийг нь бит хоёр нууцлж байгаад сюрприз гэдээ ороод ирнэ. Зохиолч ийм нөгөө зочинтой ч байж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ дараагийнхаа дугаараар гоё. Сонин содон шин юмнуудаар дүүрэн уулзъя тий. Тэгээд бас бит хоёр таслахгүйгээр тогтмол хугацаанд оруулаад явахыг хичээнэ. Тэгээд зурагт намын соёл энэ улсад их оронд маань илүү их гоё дэлгэрч те ном унших, хүүхдэд үлгэр уншиж өгөх, хамтдаа гоё чанартай цагийг гаргангаа номоор дамжуулан дурсамж бүтээх тэр олон зүйлүүдэд урайлж хэдүүлээ улам болуулаа. Тийм зөндөө болцгоо. За тэгээ дараагийн дугаар болцлаа. Баяртай.